Сайн байцгаана уу? Loyal Tarot байна. Шинэ бичлэгээр уулзж байгаадаа баяртай байна. За өнөөдрийн сэдвээр болохоор бид нар ямар уншлах хийх вэ гэхээр таны дараагийн хайр дурлал ямар байх вэ? Ер нь удахгүй ирж байгаа шинэ хайр дурлалын харилцаа тань ямар байх вэ гэдгийг асууж байгаа. Энэ төрлийн бичлэгийг хамгийн сүүлд 6 сарын өмнө оруулсан байна. Тэгэхээр ер нь баг хагас жилийн өмнө гэсэн үг байгаа. Тэгэхээр энерги бас өөрчлөгдөж болно. За яагаад гэхээр миний хувьд бол яг 6 сарын өмнө тухайн уншлагыг сонсож байгаа. Тэгэхэд би бас заримдаа ингээ өөрийнхөө хийж байгаа бичлэгээс энэ одоо 3 бүлгээс сонгоод сонсчдаг байхгүй. Тэгэхгүй би ч өөрийгөө үзэж чадахгүй. Тэгэхэд яг нэг ийм хүн гарч ирнэ гэж тэгжсэн гарч ирсэн. Тэгээд тухайн харилцаа маань ер нь бол ингээ тодорхой хэмжээнд үргэлжилж исэн. Тэг одоор л дууссан байгаа. Тийм болохоор яг шинэ хайр сэтгэлийн харилцаа ямар байх вэ гэдэг бол надад ч гэсэндээ маш их сонирхолтой байна. За тэгээд цоо шинэ хайр сэтгэлийн харилцаа гэдэг юмгууд яг сингл байгаа хүмүүс маань нь штэ. Ингээд яг надад нэг шинэ хайр сэтгэлийн харилцаа ирэх хэрэгтэй гадна тэр хизээ юм бэ гэж яг асууад идэг. Гэтэ энэ бол general буюу ерөнхий уншлага. Тиймээс гарч ирэх хүн шинэ хүнч байж болдог, дараагийн хайр сэтгэлийн харилцаан дээр гарч ирж байгаа хүн хуучны хүн байж болдог. Хуучны хүн байхаараа юу гэсэн үг вэ гэхээр тэр хүн чинь эргэж ирээд аль эсвэл таны энергит байгаад ер нь таны дараагийн хайр сэтгэлийн харилцааг ингээд эзэмшээд яваад байна л гэсэн үг байдаг шүү. Тэгээд ер нь өнгөрсөнд огт X-гүй аль эсвэл ямар ч байсан гэсэн ямар ч X буцаж ирэх хэрэггүй нөхцөл байдалд байж явах үед нь одоо ингээд өнгөрсөн гарч ирэх гэж байна энэ төр гэх юм бол урам хуурах шаардлага байхгүй. Боломжтой бол өөр бүлэг сонгоод үзээрэй гэж зөвлөмөр байна. За тэгээд яг дараагийн хайр сэтгэлийн харилцаа тань ямар байх вэ? Тэр хүн чи яг ямар хүн байх вэ гэдгийг харна. За нэмэлтээр болохоор энэ дараагийн хайр сэтгэлийн харилцааны урт хугацааны ирээдүг харна. За яг хизээнээс эхлэх вэ гэдгийг нь бас төрүүлээд харна. Тэгээд энэ харилцаанд хүзэр танд юу гэж зөвлөгөө өгөхийг бас бид нар харах болно. Тэгээ нэмэлт яг яаж авах вэ гэдэг айгүй их асуугаад байгаа хүмүүст хандаж хэлэхэд манай инстаграмаар холбогдорой. Линк энтрийг бүгдээрийг би доор нь оруулсан байдаг. За тэгэхээр нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс энэ гал мах бодтой чита. Буюу ирвэс аль эсвэл өвчмөр гэдэг амьтныг сонгосон байх учиртай гал мах бодтой амьтан байна. За хоёр дахь бүлгийнхэн маань энэ газар мах бодтой, шороо мах бодтой аалз гэдэг картыг сонгосон байх учиртай. За гурав дахь бүлгийг сонгож байгаа хүмүүс маань энэ ус мах бодтой долфин буюу дэлфин гэдэг картыг сонгосон байх учиртай. За ингээд сайн харж агаад бүлгээ сонгоод уншлагаас хүлээж аваарай гэж хүсье. Баярлалаа. За одоо бүгдээрээ нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүсийн уншлагыг эхлүүлье. Нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс маань энэ ирвэс гэдэг картыг сонгосон байх учиртай гал мах бодтой амьтан байгаа. За энэ хэсэгт болохоор юуг харуулж байгаа вэ гэхээр энергийн шалгалт болгоод та бүхний одоогийн байдал нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс маань өөрсдөө хайр дурлалын харилцаанд яг яаж хандж байгаа вэ? Хайр сэтгэлийн харилцаанаас яг юу хүсэж байгаа вэ гэдгийг харж байгаа. За энэ хэсэгт болохоор таны дараагийн хайр дурлал яг ямар байх вэ гэдгийг харна. За тэгээд энэ карт маань ер нь ингээ айгүй хүмүүстэй тий хайр дурлалын уншлага ихэд айгүй гоё тохирдог учраас дараа нь яг хайр дурлалын харилцааг эхлүүлэх тэр хүн чи яг ямар хүн байх юм бэ гэдгийг энэ картаараа бас би дахиад үзчихнэ. За одоогоор ингээд та бүхний нөхцөл байдлыг харахад болохоор нь шүү дээ. Яг нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс маань хайр сэтгэлийн харилцаан дэрийг одоогоор бол маш идэхгүй байгаад байгаа харагдчихэв. Заримдаа хүмүүс ингээл хин нэгэнд дурлал, үнэхээр татагдаал, айгүй хичээл зүтгэл гаргадаг та. Ингээ нөгөө хүндээ таалагдахыг хүсээд, уулзахыг хүсээд, харилцаагаа урагшлуулахыг хүсээд өөрийгөө дайчилдаг та. Гэтэл нэгдүгээр бүлгийнхний маань хувьд тийм зүйл одоогоор ерөөсөй байхгүй байгаа. Хайр сэтгэлийн харилцаанд ерөөсөө анхаарлаа хандуулахгүй байгаад байгаа хүзүүр дээр гарч ирж байна. Зарим нэг талаас нь харах юм бол өөрсдөө байгаа бас жоохон сул талууд харилцаан дээр red flag болоод байгаа асуудлууд болоод байгаа зүйлс танд бас байж болно. Тэр болгоныгоо бас ингээд ухаж ойлгоод өөрөө өөр дээрээ бол нэг их ажиллаж байгаа харагдахгүй байна. За тэгээд ихэнх хүмүүс нь ганц бий байгаа байж иж болно. За аль эсвэл яг энэ хэсгийг харахаар нэг хүн байгаад байна л да.
Гэхдээ тэр хүнтэйгээ одоогоор бол яг амар гоё аз жаргалтай хайр сэтгэлийн харилцааг эхлүүлж чадаагүй байгаа. Тэрэндээ нэлээд сэтгэл гонсгор байгаад байгаа харагдаж байна. Ямар ч байсан гэсэн ингээд амьдралттай дутаад байгаа ганц зүйл бол ерөнхийдөө хайр дурлалын харилцаа, амжилттай хайр дурлалын харилцаа болчиход байгаа хүзүүр дээр бууж ирж байна. Тэгээ нэг тийм айгүй passive aggressive гэх юм уу? Хайр сэтгэлийн харилцааны төлөө нэг хичээхгүй, нэг их өөрийгөө дэвчлахгүй. Гэхдээ ингээд юмс таны хүслээр айгүй амархан бүтээд танд таалагдах, үнэхээр танд тохирох нэг тийм гоё хүн чинь гарч ирэхгүй байгаад бас сэтгэл хангалуун бус байдалтай байгаад байгаа харагдаж байна. Одоо ер нь нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүсийн хувьд хайр дурлал бүтчих юм бол өөр нэг болохгүй байгаад байгаа, өөр нэг санаагийн зовоогд байгаа асуудал бол амьдралд нь байхгүй байгаа хүзүүр дээр бууж ирж байна. За тэгээд devil гэдэг карт гарч ирж байна л да, өнгөрсөн асуудлаас болсон байж иж болно. Ер нь бол чөтгөр дээшээ харж гарч ирж гин гэд тэгэхээр энэ картыг харах юм бол яг нэг эмэгтэй хүний зүүн мөрөн дээр нэг чөтгөр суудсан байдалтай байгаа яз ингээд жоохон муухай үсгийг толгой дотор нь шивнээд байгаа. Тэгээд чөтгөрийн карт бол ерөнхийдөө яг л иймэрхүү байдаг. Урт хугацааны long term харилцаанаас айх айцтай байгаа гэж хэлж болно. Яг аль биесны харилцаанд ороод нэг хүнд итгээд тэрний дараагаас ингээд бас өөрийгөө дайчлаад явахаар харагдаж байгаа байхгүй юу? Тэгэхэд ерөөсөө бэлэн биш байгаад байгаа нэгдүгээр бүлгийнхэн маань өөрсдөө харагдаж байна. Шалтгаан нь юу вэ гэхээр вэ штэ. Ер нь хайр дурлалын харилцаан дээр жоох урт хугацааны ирээдүй харж чадахгүй тийм асуудалтай болчиход байгаа. Хүн чинь нэг хүнд дурлахаараа ингээд амар гоё хичээл зүтгэл гаргаад ч юм уу. За дурлаагүй ч байж болно. Гэхдээ ингээд за би амар гоё өөртөөгөө таарч тохирохтой зөв хүнтэйгээ учрандаа би аз жаргалтай байх болондоо гэж боддог бол ерөөсөө тийм зүйлсийг бодож төсөөлж чадахгүй. За миний дараагийн хайр сэтгэлийн харилцаа эхлүүлэх хүн ийм царай төрхтэй байгаасай, ийм ажил төрөл эрхэлдэг байгаасай, аль эсвэл би тэр хүнтэйгээ хамтдаа ингэж ийшээ тийшээ аялах юмсан, хамтдаа ийм гоё зүйлсийг цухтаа үзэж хийж туршиж үзэх юмсан гэдэг ч юм уу нэг тийм хүсэл мөрөөдөл байхгүй болчиход байгаа. Тэгээ танд ерөөсөө сонголт энэ төр байхгүй гэж та бодохгүй байна л да. Сонголтууд бол байгаа. Гэхдээ таныг гэж байгаа хүмүүс байгаа ч гэсэндээ та тэр хүмүүстэй бүр ирээдүй харж чадахгүй байж иж болно. Ер нь л ингээд хүнд нэг тийм итгэх, итгэлгүй болчиход байгаа гэж бууж ирж байна. Энэний шалтгаан гэх юм бол ингээд хайр сэтгэл надад аз жаргал авчирч өгөхгүй бол яах вэ? Магадгүй таны ингээд өнгөрсөндөг хайр дурлалын харилцаа чинь нэлээд таагүй дуусч исэн. Таны бүр ингээд сэтгэлийн шарахтаа үлдээсэн юмнууд байгаа бол тэдрээсээ бас жоохон бүрэн дүр ангижирч чадахгүй байгаад байгаа. Тэгээд өнгөрсөнд байсан зүйл дахиад өөр хүн байсан ч гэсэндээ хамаагүй ингээд миний амьдрал тавтагдаад ороод ирэх үедээ гэдгээс айгаад байгаа хүзүр дээр бууж ирж байна. Энэ бас таныг хайр дурлалын шинэ харилцааг эхлүүлэхэд хайр сэтгэлийн харилцаанд аягүй гоё өөртөө итгэлтэйгээр явж орохоос ч жоохон хойшин татаад байгаа гэж бууж ирж шүү. За нэг бол л штэ. Гэтэ энэ бол ялцчгүй хоёр янзаар тайлбарлагдана. За гав ганцаараа байгаа хүмүүсийн маань хувьд болохоор яг урт хугацааны ирээдүй харах хүний одоо болтлыг олоогүй байгаад байгаа. Ер нь зөндөө хүмүүстэй уулзаад, танилцаад, болцоод, найз нөхдөөрөө ч юм уу, ойр дотны хүмүүсээрээ дамжуулаад танилцсан ч гэсэндээ яг за энэ хүн бол миний цаашдын найз залуу болох хүн юм байна. Миний цаашдын урт хугацааны харилцааны эзэн болох хүн юм байна гэж үнэхээр итгэх нэг тийм хүнээ ерөөсөө олоогүй байгаад байгаа гэж бууж ирлээ. Тэгээд нэгдүгээр бүлгийнхний маань хувьд бол за би өөр ингээ өөрийнхөө амьдраад өөрийнхөө хийх ёстой юмнуудыг хийгээд л явжээ. Тэгээд үнэхээр надад тохирох тийм үү? Надад ингээд айгүй гоё доктортай аз жаргалтай харилцааг өгч чадах. Бууртай, сууртай, мөнгө санхүүгийн хувьд өөрийгөө болон одоо ингээд бусдыг аваад явах чадвартай тийм үү? Та бүхний бас тавьж байгаа шаардлага өөрөө өндөр байна л да. Яг эр хүн шиг эр хүнийг хүсэж юм. Илтэй янзын зангуу, доктортой зан чанартай тий хамгийн гол нь хэцүү үед чинь таныг түшиж тулаад танд үнэнч байж чадах яг ride or die чинь байх гэх юм уу сайн муу бүх зүйлийг хамтдаа тулж чадах тийм хүнээ та хүсэж байгаа. За тэгээд ийм хүн маань ингээд би өөрийнхөө амьдраад явж байхад ингээд хувь заяаны эргүүлэгт надтай угаасаа уулзрах байхаа гэж найдаж байгаа бол харагдаж байна. Одоогоор бол таны уулзаад, танилцаад ч юм уу ер нь жоохон ингээ мерсээр харилцаатай байдаг хүмүүс байгаа бол таныг шохорхдог, тань руу үйлдэл хийдэг те. Тэр хүмүүс дундаасаа бол та яг зөв хүнээ олоогүй байгаа гэж өөрийгөө бодож байгаа харагдаж байна. За хоёр дахь тайлбар нь гэх юм бол нь штэ. Энэ гэхдээ бүлгийн зарим хүмүүст хамааралтай. Ингээ хоёр хуваагдчихж магадгүй гэсэн үг байхгүй юу?
нэг хүнд та сэтгэлтэй байгаад байна. Нэг хүнтэй урт хугацааны ирээдүй хараад байгаа ч нөгөө хүнээ ер нь харилцаан дээр бэлэн болоогүй байгаа гэж та бодож байна. За энэ хүн бол яг миний найз залуу болоод ер нь надтай биш юмаа гэхэд өөр хүнтэй ч нийлэх бас яг юм боломжгүй өөрөө ингээд жоохон амьдралд очроо олоогүй одоогоор мөнгө санхүүгийн хувьд асуудалтай амьдралдаа янз бүрийн саад бэрхшээлүүдийг одоо ингээд туулаад тий өөрөө өөртөө асуудалтай байгаад байгаа нэг хүн байна. Тэгээ энэ хүнтэйгээ би яг ингээд айгуу гоё нийлээд хамт байхыг хүсэж байгаа ч гэсэндээ одоо яг зөв цаг нь биш байгаад байна. Бид хоёрын дундуур орж байгаа зүйлс байгаа. Нэг бол нөгөө хүн ч одоогоор өөр харилцаанд байж иж болно. Гэхдээ өөр харилцаанд төрт байгаа гэхээсээ илүүтэй ингээ ажил төрөл дээр илүү анхаарлаа хандуулах шаардлагатай. Өөрийнхөө сэтгэл санааг илүү дээрдүүлж засаж залруулах шаардлагатай байгаа гэдгийг нь та ойлгоод ер нь хоёрын хооронд үйлдэл хийхийг хүсэхгүй байгаа. Гэхдээ та энэ хүнтэйгээ бол өөрийгөө ямар нэг байдлаар хувь тохиоллоор хувь заяагаар учирсан гэж боддог. Тийм учраас энэ хүнтэйгээ яг нэгдэж нийлэх зөв цагаа одоо ингээд хүлээгээд байж байгаа. Гэхдээ ингээд юугүй амар хүлээгээл өөрийгөө шаналгаад байгаа юм бол нэгдүгээр бүлийнхнаас маань харагдахгүй. За тэгээ болох хэвээр юм болдгоороо болох бах. Үнэхээр минийх болох хэвээр хүн юм бол над дээр зөв цаг нь ирэх үед хүрээд ирэх баха гэд ингээд нэг тайван орхисон байдалтай байна. Тэгээ нэгдүгээр бүлгийнхний маань хувьд болохоор ерөнхий энерги дээр энэ зарцын зоос дээр доошоо харж гарч ирж байгаа байхгүй юу? Өөртөө төрүүлээд хүн рүү үйлдэл хийгээд байгаа хин нэгэнтэй яг тогтвортой харилцааг эхлүүлээд үзье. Ингээд заримдаа хүмүүс ч хүн ингээд нэг айхтар дурлаагүй байсан ч гэсэндээ нөгөө хүнээс аятайхан потенциалуудыг олж хараад тий за итгэж болохоор хүн юм байна. Би цаг зав зарцуулж болох юм шиг байна гэж найдаад ингээд нэг механик байдлаар харилцаан дээр хичээдэг штеп. Тэгэж хичээж байгаа ч юм ерөөсөө байхгүй. Хайр сэтгэлийн харилцаанд бол та бүхэн маань одоогоор ерөөсөө анхаарлаа хандуулахгүй байдалтай байгаад байгаа бууж ирлээ. За ингээд энергинд таарж байгаа юм бол дараагийн хайр сэтгэлийн харилцаа чи ямар байх вэ гэдэг хэсэг рүү оръё. Тэгэж асуухад болохоор маш сонирхолтой мессежүүд бууж ирсэн. Дараагийн хайр сэтгэлийн харилцаа чинь яг шинэвтер харилцаа байна. Одоо ингээ өнгөрсөнд байсан, одоо ингээ харилцаа холбоогүй байгаа ч юм уу тийм X энтер буцаж ирээд байгаа энерги бол биш. Ерөнхийдөө шинэ харилцаа. Гэхдээ та энэ хүнээ одоо жоохон мэддэг байх хандлагатай. Ингээд нэг нэгнээ шохорхдаг та хоёрын дунд ямар нэгэн зүйл өнгөрсөнд болсон. Гэхдээ гүнзгий зүйл бол болоог байгаа харагдчих шүү. Та сэтгэлээ илчилсэн, альс нөгөө хүн чинь сэтгэлээ илчилсэн. Альс бол угаасаа ингээл хоёулаа нэг нэгэндээ татагдаад идэг мөртлөөсөө би рүү хоёроос ингээ үйлдэл энэ төр хийж чадахгүй. Нэг л уучраа болохгүй ингээл яваад идэг штэ. Тийм байдалтай байгаа хүн чинь байна. За энэ хүнтэйгээ харилцаа юу н хизэнээс эхлүүлэх вэ гэхээр яг энэ мессеж бас бууж ирж байгаа байхгүй. Одоогоор та болон таны бодож байгаа хүнд чинь ер нь энэ дараагийн харилцаа эхлүүлэх хүнд чинь яг одоогоор бол одоогоос за уртаашаа нэг сарын хугацаанд ч юм уу жоохон ганцаараа байх, тустай байж өөрсдийнхөө амьдралын ачааллуудаас салах, ажил төрлөө амжуулах жоохон ингээд ганцаараа тустай байгаа тайвшрах хугацаа хэрэгтэй байгаад байна гэж хүзүрдээд бууж ирж байна. Яагаад вэ гэхээр 8-ын зоос доошоо харж гарч ирж байгаа байхгүй. Яг одоогоор бол та энэ хүн дээрээ хичээл зүтгэл гаргаад нэмэргүй. Нөгөө хүн чинь бас яг өөрийгөө айгу дутуу үнэлж байгаа байдалтай байгаад байгаа харагдаж байна. Сурах хэрэгтэй, ажиллах хэрэгтэй, хөдөлмөрлөж мөнгө төгрөгтэй болох хэрэгтэй. Өөрийгөө олох шаардлага энэ дараагийн хайр сэтгэлийн харилцаа эхлүүлэх хүнд чинь одоо яг тулгарчаад байгаа гэж бууж ирж байна л да. Тэгээ нөх их удаан ингээл өөрийгөө хөгжүүлээл удаан завгүй байгаа л ингээд яваад байхгүй. Ер нь сарын дараагаас гэхэд харилцаа болвол сайжрахаар хүзүрдээр бууж ирж байна. Тэгээ энэ хүн чинь болохоор ер нь таныг дажгүй мэддэг гэж гарч ирж байгаа байхгүй юу. Нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс маань өөрсдөө за та бүхний өөрсдөө ч орд гэх юм бол заавал таарах албагүй шүү. Ингээд яг таарж байгаа хүмүүст нь confirmation буюу одоо илүү баттгал болгож би хэлдэг. Нэг ордуудын таагаад исэн юм бол бас байхгүй. За нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс маань өөрсдөө материал орд байх боломжтой, арслангийн орд байх боломжтой, үхэр байх боломжтой, хумах гарч ирж байна. За тэгээ усны ордууд бас хүчтэй гарч ирлээ. Хилэнц мэлхий загсны ордныхон энэ бүлгийг яг сонгож үзэж явах магадлал маш их өндөр. Тэгээ таны яг дараагийн хайр сэтгэлийн харилцаа эхлүүлэх хүн чинь таныг юу мэддэг, өөрийг чинь айгүй сэтгэлтэй гэж боддог байх юм. Тайван үедээ маш тайван, үзэсгэлэнтэй гэж боддог. Ер нь таныг харж байсан бол боддоор ч харж исэн бол будаггүй үедээ айгүй хөөрхөн харагддаг. Ер нь их бодож бариагүй байхдаа хөөрхөн харагддаг. За тэгээд та ингээд гаднах одоо байдлаараа ямар ч харагдчихж болно. Айгүй modern, айгүй
өөртөө ихтэй хувцлах дуртай тий айлсал айгу спортлог энэ төр байж болно л да. Гэхдээ энэ хүн чинь таныг ягаад ч юм нэг тийм traditional уламжлалт байдлаар хардаг. Энэ бол зан ашиж хараад байна гэсэн үг. Яг үнэндээ юм айгу гэр бүсэг хүн байдаг да. Маш эмгтээлэгтэй тий гэр бүлийнхээ айгу хүндэлж харьцдаг, айгу зөв хүмүүжлэлтэй гэж таныг боддог. Ийм хүн дараагийн хайр сэтгэлийн харилцааны чинь эзэн байх гээд байгаа бож ирж байна. Тэгээ таныг ягаад ч юм өөрт нь маш их сэтгэл гаргадаг, айгу хөөрхөн зантай. Тэгээ хамгийн гол нь сэтгэл санааны хувьд, сэтгэл мэдрэмжийн хувьд өөрийнх нь нөхцөл байдлыг айгу ойлгож сонсдог. Тантай энэ хүн чинь ингээ харилцаад, ярилцаад ч юм уу өөрийнх нь асуудлуудыг хэлээд үзэхээр маш тайвширчдаг гэж бууж ирж байна л да. Тэгээ та хоёрын харилцаа бол ер нь хамгийн багадаа нэг сарын дараанаас за уртдаа 3 сарын дотор сэргэж өрнөж эхлэхээр харагдаж байна. Яагаад вэ гэхээр тэр хүн чинь энэ хүн чинь ер нь тухайн үед болвол ингээд нэг тийм амар дарамттай дотроо бачуурсан ямар нэгэн зүйл хийж гүйцэтгэж амжуулахгүй бол тий өөрөө өөртөө ажиллахгүй бол болохгүй байгаад исэн тийм хүнд мэдрэмжүүдээс салаад эхлэнэ. Тэр үедээ ингээд тантай илүү ярилцахыг хүсээд тантай ойрхон байхыг хүсээд, тантай зүг хамтдаа цагийг өнгөрөөхийг хүсээд эхэлж байгаа хүзүр дээр болвол бууж ирж байна. Тэгээ ойрын нэг сарын хугацаанд болохоор юу штэ та ч энэ харилцаан дээр нэг их хичээл зүтгэл гаргаж тэмцэхгүй гэж бууж ирж байна. Ер нь жоохон буруугаар ирэх юм бол та хоёр жоохон маргалдаж муудалцах гад байж магадгүй нөхцөл байдалд одоо байгаа юм шиг хүзүр дээр бууж ирж байна л да. Энд дээр бас 7-гийн саваа, энэ дээр бас 5-ын саваа доошоо харж гарч ирж байгаа байхгүй. Ойрын нэг сарын хугацаанд ер нь энэ 5 дугаар сарыг дуустал ч юм уу та энэ харилцаан дээр нөгөө хүн рүүгээ асар их үйлдэл хийхгүй тэгээ бас маргалдаж муудалцчихаар байгаа ч гэсэндээ та нэг их үг хэлээр дайрж энэ хүн рүүгээ хит түргэн сэтгэл хөдлөлөөр хандаж бас яг орохгүй жоохон дотроо зөрчилдөөнтэй тий за энэ харилцаа цаашаа юу яахан болов ирээдүйтэй болов ирээдүйгүй болов гэл дотроо жоохон шансан байдалтай байгаад байгаа харагдаж байна. Тэг яагаад вэ гэхээр ойрын 2-7 хоногоос яг л нэг сар хагасын хугацаанд ч юм уу таны одоо яг энэ дараагийн хайр сэтгэлийн харилцаа эхлүүлэх хүн чинь өөрөөгөө жоохон хамгаалаад байгаа байдалтай байна. Та хоёрт санаа оноо зөрчилдөх, ярилцаад нэг жоохон ойлгохгүй байх, баг зэрэг хөндөрөх тиймэрхүү асуудлууд үүсэж байна. Гэхдээ явандаа та хоёр бол яг ярилцаж ойлголцсон. Эхэндээ нэг жоохон та нөгөө хүнээ буруутгаал, нөгөө хүн чинь өөрийгөө хамгаалаад танд бас ямар нэгэн буруу өгөхгүй дэж магадгүй ч гэсэндээ ойлголцлыг олж чадна. Дэвэл доошоо харж гарч ирж байна гэд тэгэхээр одоо харилцаан дээр юу таныг айлгаад байгаа вэ? Та юунд санаа зовоод байгаа вэ? Нөгөө хүн чинь бас ямар айцтай байгаад байна вэ те? Та хоёрын харилцаан дээр ингээд өнгөрсөнд үүссэн байгаа жоохон токсик асуудал. Тэр болгон ч байхгүй болж байгаа харагдаж байна. Урт хугацааны ирээдүйд нэгнийгийг аз жаргалтай байж чадахгүй байх гэсэн айдас байж иж болно. Нөгөө талаас гэхээр өнгөрсөнд та энэ хүндээ хит автцсан. Нөгөө хүн чинь танд бас хит автцсан. Бидээ ингээм амар нээлттэй илэрхийлэхгүй байгаа мөртлөөсөө нэг харддаг, өмчлөдөг, харамлдаг ч юм уу те. Биенийхээ талаар хитрхи их боддог. Иймэрхүү асуудлууд байсан бол энийг ирээдүйд хамтдаа яг шийдэж чаднаа. Нэг гэж байгаа бодол мэдрэмжүүдээ илэрхийлж байна. Бараг ингээд ихэндээ жоохон биендээ ингээд бууж өгөхгүй те нэгнийгаа ингээ ойлгохгүй айгу мэтгэлцэжсэн аа. Би чамд яг сэтгэлтэй штэ. Би үнэхээр ингээд чамаг яг бодоод санаад байд юм аа. Тэрийг би болж чаддгүй маа. Заримдаа ингээд чамаг би яг харддаг. Тийм учраас би ингээд ойлгомжгүй зан гаргасан. Энэ төр гэдэг ч юм уу ингээд өөрсдийнхээ асуудлуудыг нэгэндээ айгу нээж тайлбарлаж өгж байгаа харагдаж байна. За ингэснээр ер нь бит хоёр цаашид болох болов бүтэх болов гэдэг нөгөө хүмүүс намайг юу гэж боддог бол энэ төр гэсэн юм сөрөг бодлуудаас салж байгаа хүзүр дээр бууж ирж байна. Яг ойрын үед одоо яг айгу хурдантэй нэг 7 хоног 2-7 хоног ч юм уу тийм хугацаанд таны бодож байгаа хүн чинь үйлдэл бол арай хийхгүй байх. За ингээд манад яг хүн орж ирж байна л та. Тэгэхээр энэ бас яг нэг тохио ээж магадгүй шүү. Энэ хүн чинь тань дээр өөрөө хурж ирэх тохио байх хандлагатай. Тэгээ яг ойрын хугацаанд болохоор таны бодож байгаа хүн чинь ер нь жоохон төөрөгдсөн байдалтай, таач төөрөгдсөн байдалтай. Ер нь энерги яг энэ харилцаа руу айгу хурдан чиглүүлэхгүй байгаад байна л та. Тэгээ энэ хүн чинь таныг нилээн бодож байгаад, нилээн дараагийнхаа хийх үйлдэлийг төлөвлөж байгаад бэлэн болохоор тань руу ялтчгүй ирнэ гэж бууж ирж байна. Хааны саваа дээшээ харж гарч ирж байна. Тэгэхээр энэ дараагийн хайр сэтгэлийн харилцааг эхлүүлэх хүн чинь өөртөө ихтгэлтэй болоод тодорхой хэмжээнд ямар нэг зүйл дээр амжилтанд хүрчээд тань руу
үйлдэл хийх болно. Энэ гэхдээ тийм удаан хугацаа бол авахгүй гэж гарч ирж байна. За тэгээ ерөнхий энергийг харахад Ace of Wands дэше харж гарч ирсэн. Нэг нэгэндээ маш их татагдаж, нэг нэгэн рүүгээ маш их тэмүүлсэн шинэ хайр сэтгэлийн харилцаа үүсэж байна. Ер нь ингээл би бинийгаа тэврээл, би бинтэйгээ маш ойрхон дотн байхыг хүсэх болно. Ер нь нэлээд бие махбодын таталцал өндөртэй, нэг гэсэн хүсэл тэмүүлэл маш их ихтэй ийм харилцаа байхаар хүзүр дээр бол гарч ирж байна. Тэгээ таны бодож байгаа хүн чинь болохоор өөрөө нэлээд хүчтэй, бас агаарын орттой, ихэр хумах жинлүүр аль эсвэл галны орд бас гарч ирж байна. Ер нь чарт дотроо олон ордууд хилээд ахаар та бүхэн одоо ингээд нөгөө нэг төрсэн чарт, төрсэн ордны одоо birth chart гэж хэлдэг шүү дээ. Тэрийг мэддэг бол энийг бас өөр дээрээ сонирхож байгаа хүмүүс дээрээ ч юм уу судлаад үзэхэд бол ерөөсө буруутахгүй. За тэгэхээр таны бодож байгаа хүн чинь айгүй хүчтэй, агаар дотроо ихэр айгүй хүчтэй гарч ирж байна. Ихрийн орд, хумхын орд жинлүүр байж болно. За тэгээд арслан, ном, хонь гэсэн ордууд гарч ирж байна. Ер нь маш ганган хүн байна. Хослол маш их гоё зөгтөв. Ерөнхийдөө хар өнгийн хувцснууд өмсөх туртай. Тэгээд ямар ч хувц өмссөн айгүй гоё зөгтөв. Хувцыг ер нь амьлуулдаг хүмүүс гэж байдаг шүү дээ. Тийм хүн байх талтай мөрн их гоё юм байна. Шил зүгээрээ их гоё харагддаг байж иж болно. Тэгээд энэ хүн чи яг өөртөө ихтгэлтэй болоод ирэхээрээ тань руу шууд татагдаал. Тэгээд татагдахтаа нэлээд том үйлдэлүүд хийж тань дээр ирнэ гэж хүзүр дээр бууж ирж байна. Хэрвээ та энэ хүнээ жоохон таньж мэддэг, өнгөрсөнд ингээд нэг тэрвэржсэн ч юм уу, тиймэрхүү зүйлс болж исэн бол энэ зүйл чи улам гүнзгийрч дахиж давтагдахаар харагдаж шүү. За тэгээд дараагийн хайр сэтгэлийн харилцаа бол ялтчгүй байна. Тэгээд би энэ бол X center буцаж ирж гин гэж хэлэхгүй. Situationship ч юм уу жоохон яах гээд байгааг нь мэддэхгүй, тодорхойгүй байсан үнтэйгээ цаашид харилцааг илүү тодорхой болгоод шин шатанд гаргана гэж болвол надад харагдлаа. За таны бодож байгаа юм чи ямар хүн байгааг одоо нэг хараадах юм. Гадаад үзмжийн хувьд ямар хүн бэ гэдэг юм гарч ирэх нөө тэрийг харъя. За нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүсийн дараагийн хайр сэтгэлийн харилцаа эхлүүлэх хүн яг ямар хүн бэ? Агааш зан чанар болон гадаад үзмжийн хувьд өгөөч. Seven of Cups. Seven of Wands. Ace of Wands. Ace of Swords-ийг тавьлаад өгөөч. Ten of Pentacles доошоо харж гарч ирсэн байна. Two of Pentacles. За нэмэлтээр би бас нэлээд их карт авчлаа. За яг ямар хүн бэ? Дараагийн хайр сэтгэлийн харилцаа эхлүүлэх хүн чи яг ямар хүн бэ гэхээр танаас ер нь насаар жоохон дүү байх боломжтой гэж гарч ирж байна. Ер нь насаар ах ч юм уу тиймэрхүү энерги болвол бууж ирэхгүй байна л да. Тэгээ одоогоор маш их сонголтын дунд явж байгаа хүн байна. Page of Pentacles доошоо харж гарч ирж байна гэхээр одоо яг шинээр ажилд орж байгаа ч юм уу, шинээр сурж байгаа ч юм уу те амьдралдаа ямар нэгэн шин зүйлийг эхлүүлээд явж байгаа хүн байна. Таныг бол мэддэггүй биш мэддэг, тантай өөрийгөө бас нэлээд харьцуулж боддог. Тэгээд амьдралын шал өөр төвшөнд явж байгаа гэж тантай өөрийгөө харьцуулж боддог хүн байна л да. Таныг болохоор юу гэж хардаг вэ гэхээр энэ хатны зоосоор хардаг байгаа байхгүй. Таныг ингээд амьдралд аль хэзээ бэлэн болцсон. Ер нь одоо ингээд
та цаашид тэ хин нэгэнтэй хосууд болоод тэгээ зүгээр хосууд болоод зогсохгүй яг гэрэлж суугаад үр хүүхдтэй болоход гэрээ эзэгтэй болоход ч юм уу ээж хүн болоход ч юм уу аль хэзээ ингээ бэлэн болцсон. За яагаад ингэж харж ийнө вэ гэхээр таны амьдралд одоо ингээд өөрийгөө олохгүй байгаа ч юм уу шинээр эхлэх шаардлагатай ч юм уу тийм зүйлс бол нэг их байхгүй. За өөрөөр хэлэх юм бол тантай угаасаа урт хугацааны ирээдүй хардаг. Таныг маш үзэсгэлэнтэй халамжтай ингээд сайн найз бүсгүй цаашлаад сайн эхнэр болох ийм эмэгтэй байж үнэхээр чадна гэж хардаг ийм хүн байна дараагийн хайр сэтгэлийн харилцаа эхлүүлэх хүн чинь. Гэтэл өөрөө болохоор ерөөсөө ингээд амьдралд одоо л хүл тавьж байгаа одоо л шин зүйлсийг эхлүүлж байгаа юм шиг мэдрэмжийг энэ хүн чинь авч явах талтай. Тэг өөрт нь маш их сонголт байгаад байгаа юм байна л да. Гэтэ ямар сонголт вэ гэд тэгэхээр цаашид ингээд хийж бүтээх зүйл айгүй ихтэй сурах уу, гадагшаанаа явах уу, ажлаа солих уу, хуваараа юм хүм хийх үү гэл юм амар их сонголтын дундаа одоо жоохон төөрцөн, эргэлцсэн, альнаас нь ч ингээд хатгаж аваад шин зүйл эхлүүлж чадахгүй байгаадаа жоохон шаналаад байгаа. Тантай өөрийгөө жоохон харьцуулж байгаа ийм хүн байна. Тэгээд та хоёр болохоор нэг нэгнээ таньж мэддэг. Тэгээд заримдаа жоохон бие бинийгаа ойлгохгүй, зөрчилдөхгүй байдаг талтай. Ингээд цаанаасаа нэг нэгнийгээ айгүй гоё ойлгодог, нэг нэгнтэйгээ эвтэйхэн уулзраа олчдаг хүмүүс байдаг штэ. Та хоёрын хайрын хэл ч юм уу, аль эсвэл ер нь нэг нэгнээ ойлголцол тал дээр айгүй их ялгаатай. Тийм учраас та яг энэ одоо яг энэ дараагийн хайр сэтгэлийн харилцаа эхлүүлэх хүндээ айгүй амархан гомдчихдог. Гэтэл нөгөө хүн чинь ингээд танд өөрийгөө бас дараа нь айгүй тайлбарлах шаардлага гардаг. Үгүй би ингээд штэ. Би тэгсэмаа ингэсэмаа гэд өөрийгөө айгүй тайлбарлах шаардлагатай болдог. Та тэгэнгүүт нь ингээ хүмсгөө зангидсан. Чи яг тэгсэн юм уу? Ийм байсан юм уу? Би яг яагаад тухайн үед ингээ чиний хэлж яриад байгаа ч юм уу эсвэл хийгээд байгаа зүйлсийг ойлгоогүй юм болоо гэд ойлголцох тал дээрээ жоохон саад дутгууруудтай та хоёр уулзраад идэг гэж бууж ирж байна. Тэгээ энэ хүн чинь болохоор одоохондоо ер нь таныг санаж байгаа. Санахын хувьд бас санаж байгаа. Гэтэ танаас өөр юмнаас болж бас шаналаад байгаа харагдаж байна. Жохон муу зуршлуудад энээсээ болоод өнгөрсөнд ч юм уу эсвэл ойрын нэг сарын хугацаанд бас автаж магадгүй. Яагаад вэ гэд тэгэхээр зүгээр л хувь хүнтэй нь өөртөө холбоотой амьдралын одоо юм шаналлууд байгаад байгаа харагдаж байна. Энийгээ бол санаа зовох зүйл байхгүй даваад гарчнаа гэж хүзүрдээр бууж ирлээ. Тэгээ энэ хүн чинь болохоор тийм ч сайн одоо гэр бүлээс гаралтай биш. За сайн гэр бүлээс гаралтай биш гэхээр айгу буруу хэлчлээ уучлаарай. Өөрийнхөө яг аав ээж ах トゥ гэсэн гэр бүлийнхэн байгаа штэ. Тэр хүмүүстэйгээ тийм ч айхтар дотн байдаггүй гэж гарч ирж байна. Тэгээ энэ нь болохоор цаашид энэ дараагийн хайр сэтгэлийн харилцаа эхлүүлэх хүн чинь хайр дурлалд яг яаж хандах юм бэ? Гэр бүл гэдэг idea тийм үү? Гэр бүл гэдэг одоо нэг юм үг. Одоо тэрнээс ургаж гарч ирж байгаа утга санаа энэ хүний хувьд ямар байх вэ гэдг нь гэр бүлээс нь бас айгүй их шалтгаалж өөрт нь одоо ингээ өсөд хөгжсөн байгаад байгаа харагдаж байна л да. Хэрвээ гэр бүл нь ингээд жоохонд нь айгүй юм токсик, аав ээж нь жоохон хоорондоо маргалтаж муудалцдаг. Тийм ч одоо юм бүрэн бүтэн биш гэр бүлээс гаралтай болвол за би л яг тийм зүйлийг давтахгүй шүү те. Би ирээдүйд гэр бүлтэй болох юм бол би өөрөө амар сайн найз залуу байх болно, сайн аав байх болно. Би яг ингээ бүх юмтай болчоод урт хугацааны ирээдүйг хайртай хүнтэйгээ харна энэ төр гэдэг ч юм уу ийм суудсан үзэл бодлоод айгүй ихтэй хүн байна. За тэгээ маш ухаалаг гэж гарч ирж байна. Ер нь романтиктай тулвал бас айгүй романтик. Романтик санаачлага энэ төр гаргахтаа айгүй мундаг. Эмэгтэй хүнд ер нь л бол жоохон цэцэг энэ төр өгөх бас айгүй дуртай. Айгүй юм decent гэж хэлж болохоор юм л да. Тэгэхгүй одоо нэг юм жоохон хүлдүү хүмүүс байдаг штэ. Эмэгтэй хүнтэй яг яаж харьцгаа, юу гэж хэлэхээ мэддэггүй. Тэлээгээд энэ хүнийг бол юм player энэ төр гэж байгаа юм биш. Төрсөн өдөр нь болох юм бол бэлэг өгөх хэрэгтэй тий. Тэг ингээ анхны болцоон дээр очиж байгаа бол би заавал даах ёстой, баярлуулах үүднээс хөрхөн жижигхэн бэлэг энэ төр өгөх ёстой энэ төр гээд одоо тийм gentleman зантай гэж нэрээ яг хэлж болохоор харагдаж байна. Тийм хүн байгаа харагдлаа. Тэгээ маш хурц ухаантай. Ер нь бол айгүй толгойтой хүн гэж харагдаж байна. Гүйлгээ ухаан айгүй сайтай. Юмсыг маш их хурдан сурдаг. За бас сэтгэл нь айгүй амархан догдолдог. Заримдаа жоохон адреналин rush хийдэг юмнуудад дуртай, экстрим спортоор хичээллэх ч юм уу, өөрийг нь жоохон сорьсон, шар хөдлөгсөн тийм ажил төрөл спортуудаар өөрийгөө бас завгүй байлгах дуртай хүн байна.
Гэхдээ энэ хүн чинь угаасаа л танд маш их татагддаг. Та хоёрын дунд дэжтэй өнгөрсөнд халтхан нэг маш тийм дүрлэлсэн романтик зүйлс болж исэн байх магадлалтай. За үгүй байлаа гэхэд энэ хүн чинь үнэхээр өөрт чинь татагдаад байдаг. Тэрийг ил гаргаагүй байж иж болно. Гэхдээ ирээдүйд ил гаргана гэж хүзүр дээр бууж ирж байна. Ямар нэг байдлаар та хоёр тэрвэрлдэжсэн ч юм уу тийм зүйл байгаа бол ингээд таныг амар удаан бас тэрвэрмээр санагддаг гэж боож ирж байна. Ер нь аль сэтгэл хөдлөл маш их өндөртэй ийм хүн байна. Тэгээ энэ хүн чинь аюу сонин таныг жоохон сонголтуудтай гэж бас боддог байх. Энэ одоогийн бодлон шүү. Таныг ер нь айгу ганган гэж боддог. Маш гоё үстэй, царай түрхэн айгу хөөрхөн, таны нүдийг болон арьсыг ч маш гоё гэж боддог. Тэгээ мөр цээж хэсгийг бас айгу үзэсгэлэнтэй гэж боддог. Хэрвээ нэгдүгээр бүлгийг сонгож байгаа эмэгтэйчүүд маань хар өнгийн дайшин зөмсөх дуртай болвол ингээ хар өнгийн хувцас өмсцэн. Тэгээ жоохон классик байдалтай байж хатчихсан. Таныг үнэхээр үзэсгэлэнтэй гэж боддог. Тэгээ өөрийг чинь бас яг өөр сонголтууд бас байгаа да. Тэгээ надаас гадна харцдаг ч юм уу те. Надаас гадна одоо ингээд энэ хүнд яг сэтгэлтэй хүмүүс байгаа даа гэж энэ хүн боддог байх бас талтай харагдаж байна. Тэгээ ямар нэг байдлаар танд жоохон сул талаа харуулж исэн байх магадлал энэ хүнд байна. Ямар нэг байдлаар ингээд танд уг нь тэгж харагдахыг хүсээгүй. Гэхдээ тийм ч сайн биш байдлаараа харагдчихсэн байх талтай. Тэгээ тийм муухай энерги бол биш байна. Зүгээр ингээд жоохон асуудалтай ч юм уу сэтгэл санаа нь тэнцвэргүй ч юм уу өөрийгөө дутуу үнэлсэн байж ахта тэрийг танд мэдэгдэжсэн, хэлж ярьжсэн. Хүсээгүй ч гэсэндээ яг тэр нөхцөл байдлаа танд харуулж исэн гэж бас өөрийгөө боддtiin байна. Тэгээд тантай бас яг харилцаж ярилцж байхдаа ч юм айгүй хичээгээд байдаг төрлийн хүн байх юм. Танд ямар нэг байдлаар буруу ойлголт үүсгэчихгүй юмсан, таныг гомдоочихгүй юмсан гэд ер нь л таны дэргэд байхдаа ерөөсөө ингээ байнгын бэлтгэлтэй айгүй юм хичээдэг төрлийн хүн байна. Тэгээд тантай бол аль болох шудраг харилцахыг хичээдэг. Бусад хүмүүс ч гэсэндээ танд шудраг хандаасаа гэж энэ хүн чинь бол хүсдэг. Яагаад вэ гэхээр таныг бусдад илүү сайхан сэтгэл гаргаад өөрөө жоохон хохироод байдаг талтай гэж бас боддtiin байна л да. Тийм болохоор энэ хүн чинь танд байнга үнэн шудраг ер нь тантай байхдаа аль болох юм баланстай тэнцвэртэй байх гэж айгүй хичээдэг хүн байна. Тэгээд яг тань дээр хүрээд ирэхээрээ л танд бодож мэдэрч байгаа зүйлсээ бүгдээрээ илэрхийлж чаддгүй. Жоохон өөрийгөө илэрхийлэхдээ таарав. За бусад хүмүүс дээр ч юм айгүй лаг мундаг ярьдаг хэлдэг байж иж магадгүй ч гэсэндээ тань дээр ирэхээр ингээл ээрч муурал бодол санаагаа зэгцэлж үг болгож гаргаж чадахгүй жоохон гацаад идэм байна. Сонирхолтой гэх юм бол та бүхэн ч гэсэндээ нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс маань өөрсдөө ч гэсэндээ маш ихтэй айгүй юм яриа хүмүүс байж болох юм. Энэ хүн дээр хүрээд ирэхээр та бас олон юм дурж өгнүүлээд яриад байж чаддгүй, бодол санаагаа нээлттэй илэрхийлж чаддгүй. Жохон юм хаалттай мэдрэмж бие биенээсээ аваад идэг тал болвол ажиглагдаж байна. Энэ бол гэхдээ юунаас болж ийнэ гэхээр та ч энэ хүнд өндөр сэтгэл үлдээхийн тулд хичээгээд идэг. Нөгөө хүн чинь бүр их хичээгээд идэгээс бас болж явах талтай. За ийм хүн та мэдж байгаа бол энэ хүн чинь таны дараагийн хайр сэтгэлийн харилцааны эзэн байх гадаа харагдаж байна. За ингээд бид нар нэмэлтээр болохоор үргэлжлүүлээд юуг харах вэ гэхээр одоо энэ дараагийн хайр сэтгэлийн харилцаа чинь энэ хүнтэйгээ яг хизээнээс эхлэх вэ гэдгийг харна. За хоёрдугаарт гэх юм бол энэ харилцааны урт хугацааны ирээдүй ямар байхыг харна. Тэгээ хүзэр одоогоор яг танд энэ харилцаан дээр ямар зөвлөгөө өгөх вэ? Сахиуснууд ямар зөвлөгөө өгөх вэ гэдгийг харах болно. За ингээд уншлагыг маань хүлээж авсанд маш их баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр уулзъя. За одоо бүгдээрээ хоёрдугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийнхээ уншилга руу оръё. Хоёрдугаар бүлгийг сонгосон хүмүүс маань Inspider буюу Аалз гэдэг картыг сонгосон байх учиртай шороо мах бодтой амтан байгаа, шавж байгаа. За энэ хэсэгт болохоор юу штэ ер нь энерги шалгалт явж байгаа. Та яг одоогоор хайр дурлалын харилцааг яаж харж байна? Хайр сэтгэлээс юу хүсэж байна вэ гэдгийг харж байгаа. Тэгээ энэ энерги тантай таарж байгаа юм бол цаашаа үргэлжлүүлээд уншилгаа сонсоход болно гэсэн үг. За энд болохоор таны дараагийн хайр дурлалын харилцааг ямар байх вэ гэдгийг харна. За тэгээ тэрний дараа болохоор бид нар яг дараагийн хайр сэтгэлийн харилцаа эхлүүлэх хүн чинь ямар хүн байх юм бэ гэдгийг нь ер нь бол заашийн хувьд олон гадаад үзмжийн хувьд харах болно. За одоогоор болохоор хоёрдугаар бүлгийнхэн маань маш жоохон сэтгэл санааны хувьд хэцүү байгаа юм шиг хүзүр дээр гарч ирж байна. Ганцаараа байгаа. Ер нь бол бүр одоо ингээд нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүс бол ингээд
нэг хүнийг тоочхолчод байгаа. Ер нь баг нэг дөнгөж харилцаа эхлүүлэх гээд явж байгаа өсөж байгаа хүнтэйгээ ирээдүг үүсгэжсэн болвол хоёрдугаар бүлгийнхэн маань бүр яг ганцаараа байгаад байгаа гарч ирж байгаа байхгүй. Яагаад нэгдүгээр бүлэгтэй харьцуулж ийм нэхэр нэгдүгээр бүлэг чинь бүр өөрч зөндөө олон сонголтуудтай. Тэгээ аль дээр нь хичээхгүй ингэ байж хахад хоёрдугаар бүлгийнхэн маань яг шинэхэн сэтгэлийн шарахтай байгаад байгаа хүзүрдээр гарч ирж байгаа юм. 6-гийн илд доошоо харж гарч ирж байгаа. Тэгэхээр нэг бол өнгөрсөндөх X-ээ мартаж чадахгүй байгаа. Аль эсвэл өнгөрсөндөх хайр сэтгэлийнхаа харилцаан дээр маш юм сөрөг бодлуудтай байгаад идэг. Тэгээ тэр чин таныг яг шинэ хайр сэтгэлийн харилцааг эхлүүлээд амар гоё гэгээлгээр урагшлахад чинь саад болж байгаа. За ингээд сөрөг юмнууд хилж байгаа болгон дээр ер нь өөр дээрээ ажиллах хэрэгтэй гэсэн үг шүү. За би ингээ өнгөрснөөсөө жоохон салж чадахгүй байгаа учраас хайр сэтгэлийн харилцаан дээр надад ингээ өнгөрснөөс одоо руу чирэгдээд ирсэн сөрөг бодол мэдрэмжүүд шархууд байгаад байгаа учраас би чинь ганцаараа байгаад байгаа юм биш үү гэдгийг ойлгоод тэр өнгөрсөндөх зүйлс үнэхээр танд ингээд нөлөөлөд байгаа бол тэдгэрийг тавьж явуулж сурах хэрэгтэй гэсэн. Яаж гэдгийг бол хүн яг өөрөө л шийднэ. Энд дээр бол тариут бас тийм гайхалтай зөвлөгөө энэ трийг өгч чаддгүй. Яагаад вэ гэхээр эн чинь яг таны онцлогтой холбоотой та өөрөө өөртөө ихтгэл үнэмшилтэй байж иж салж чадах зүйл учраас гэсэн. За тэгээд ерөөсөө нэг юм шин догтлсон романтик харилцааг бүр эхлүүлж чадахгүй байна. Зарцын саваа доошоо ерөнхий нэрэг дээр зарцын илд доошоо гэхээр бүр ингээд жоохон ч гэсэндээ харьцаж байгаа шинэ хүмүүс юм уу байхгүй. Тэгээ шалтгаан нь болохоор ер нь өнгөрсөндөг харилцаатай хүнээл бас мартаж чадахгүй байгаад байгаа. Аа нуучлаарай. Хавраалаад минь жоохон ашил хөдлөд байгаа. Ингээд өнгөрсөндөг хүнээ ер нь мартаж чадахгүй. За бүр үгүй байлаа гэхэд өнгөрсөндөг харилцаанаас авч үлдсэн сөрөг бодол мэдрэмжүүдээ айгүй хүчтэй зурчаад байгаа харагдаж байна. Тэгээ одоо ч гэсэндээ хин нэг энийг тавьж явуулж байгаа, хин нэгний араас харамсаж байгаа. Яг ингээд салалтын дараах нэг тийм хүн салаалтай амар гоё шинэ хайр сэтгэлийнхаа харилцаатай 1 сарын дотор 3 сарын дотор учрна гэж байдаггүй. За тийм хүмүүс бас байдаг бах, тэр бол тусдаах. Ихэнх нь гэхдээ rebound харилцаанд орж өөрсдийгөө хуурдын хүнийг хүнээр мартах гэж оролддог хүмүүс бас байдаг. Тэгэхэд та бол маш зөв замаар явж байгаа. Ингээд нэг хэсэг ингээд нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байж үзэн, ууралж үзэн, үзэн ядаж үзэн, тэгээ харамсаж үзэн, харамсаад нөхцөл байдалтай эвлэрээ тавьж явуулж үзэн. Тэгээ тэрнээсээ болоо шанал нь яг тийм үе дээр л 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань өөрсдөө яг явж байгаа харагдаж байна. Тэгээ таны энергит болохоор нэг юм галны ордтой хүн айгу хүчтэй байгаа байхгүй юу? Гэтэ энэ бол өнгөрсөндөх хүн байна. Арслан хань нумын ордтой байж болох юм эрэгтэй хүн байна. Ордон заавал таарах албагүй. Гэтэ ер нь бол та маш юм татагддаг байсан. Одоо ч татагдж байгаа. Ер нь энэ хүндээ яагаад татагдсан бэ гэд тэгэхээр маш өөртөө ихтэй, эрэгтэйлэг, амбицтай, masculine гэж бодож гадаад үзмжний хувьд гэх юм бол ер нь гар цээж хэсэгт нь ч юм уу та айгуу татагддаг байсан. Нэг ийм хүнтэйгээ ер нь бол одоо нэг потенциалгүй болчоод салчаад байгаа гэж гарч ирж байна. За зарим хүмүүсийн хувьд хол зайны харилцаанд ч орсон байж болох юм. Тэрнээс болоод ингээд харилцаа уг нь эхэлж болох юм шиг. Гэхдээ одоо ингээд цуг байж чадахгүй тий эцээ хүртэл гоё ингээд ад жаргалтай хамтдаа байж чадахгүй нэг тийм нөхцөл байдалд хүрчээд байгаа хүнийхээ араас маш их шаналж байгаа байдалтай байна. Тэгээ та бүхэн болохоор юм урт хугацааны хайр сэтгэлийн харилцааг хүсэхгүй биш хүсэж байна. Одоо ер нь ингээд нэг хүнтэй байх юм бол тий тэр хүнтэйгээ мөнгө санхүүгээ нэгтгээд хамтдаа амьдраад хамтдаа амьдралын төлөө хичээж тэмцээд өөрөөсдийгөө дайчлаад гэр бүл болох. Тэгээ эцээ хүртэл хамт байх харилцааг хайж хүсэж байгаа. Гэтэл яг бодит байдалтай би хайр сэтгэлийн харилцааг хүсэж байгаа штэ, урт хугацааны харилцааг би хүсэж байгаа штэ гэж байгаа хэрнээ яг зүүн совинч айгу хаалттай байгаад байгаа харагдаж байна. Ерөөсөө энэ өнгөрснийг тавьж явуулж чадахгүй байгаад байгаа учраас л high priestess доошоо харж гарч ирж байгаа байхгүй. Өнгөрсөнтэй эвлэрэх хэрэгтэй, өнгөрснийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгэхгүй ингээд амар өөрийгөө хамгаалж байгаа байдалтай байна. Шинэ хайр сэтгэлийн харилцааг та амьдралдаа оруулж ирэхин тулд та өөрөө нээлттэй байх хэрэгтэй. Шинэ энергит, шинэ хүмүүст боломж олгох хэрэгтэй. Бүр та өөрөө хайр сэтгэлийн харилцаанаас араас явах хэрэгтэй. Гэтэл яг үнэндээ зүрх сэтгэл чинь бүр маш их хаагдчихсан байгаад байгаа харагдаж байна. Тэгээ хүзэр болохоор ингэж гараад ирж байгаа хгүй. Өөрийнхөө зүрх сэтгэлийг ингэж амар хаацсан, ганцаараа байхыг ингэж их илүүд үзээд бүр бодит байдал дээр яг practically хинтэй ч юутай харилцахгүй ингээ ганцаараа байгаад байгаа хэрнээ хүсэл нь болохоор урт хугацааны аз жаргалтай харилцааг хүсээд идэг. За энэ хоёр бол ингээ ерөөсөө логикийн хувьд ямар ч хавталцаагүй байгаад байна.
Тэгээ илүү energetic байдлаар те spiritual байдлаар харах юм бол бүр алгаа гэхгүй байгаад шүү гэдгийг анхааруулж байна. За тэгээд дараагийн хайр сэтгэлийн харилцааг харахад шинэ хүн гарч ирж байна. За энэ хүний хугацаа нь ч маш тодорхой 4-5 сарын хугацаанд 4-5 сарын дотор ч юм уу гарч ирнэ. Гэтэ бүр хурдан гэхээр энэ 4-5 дугаар сар гэж байж болно л доо. Гэтэ бол миний харж байгаагаар бол үгүй. Цоо шинэ хүн байх болно. Энэ хүн чинь цоо шинэ хүн байна. Тэгээ энэ харж байна тэнгийн хөзөр дээр нэг эмэгтэй ингээд юу ч мэдэхгүй явж хахад араас нэг залуу мөрийг нь товшиж байгаа байдалтай. Энэ дээр болохоор ерөөс тоохгүй тийм урваацсан буруу тишээ харцсан байж хат нэг залуу араас нэрцэн өөрийг нь харцсан байж байна. Тэгэхээр ер нь 4-5 сарын дараа гэхэд нэг хүн таны араас бүр асар өөртөө ихтгэлтэйгээр таныг бүр үнэхээр хайрлж таны араас гүйж эхлээд л байгаа хөзөр дээр бууж ирж байна да. За тэр үед болохоор штэ энэ хүн гарч ирснээр аль эсвэл энэ хүн таны амьдралд гарч ирэх үед та энэ одоо мартаж чадахгүй байгаа өнгөрснөө аль болох ингээд бас тавиад явуулчихсан байхаар харагдаж байна. Сэтгэл санаа чи хамаагүй сайжирцсан те нэг хүний араас ингээд шаналал өнгөрсөн дууссан харилцаагаа бодоод ингээд grieve хийгээд тийм үү энэ бол шаналал ахгүй юу? Гансрал гэх юм уу харамсал ийм зүйлээсээ бол яг салцсан байж ахаар харагдаж байна. Тэгээ ер нь л гэхдээ өнгөрсөндөг харилцаанаасаа салаад урагшилж байгаа мэт боловч ганцаараа ингээд амар тайван байдалтай бүр жоохон гөлгөр байдалтай болцсон. Ингээд хүн чинь нэг жоохон шинэ хайр сэтгэлийн харилцаа үсгээр ингээд шинэ хүмүүс энэ төр харагдах юм бол тэг ядаж царай төсийг нь сонжоо царайлаг хүн байна уу? Ямар хүн байна гэл ингээд харж ажигладаг штэ. Та болохоор бүр ерөөсөө тэхэж болцсон. Ерөөсөө ингээд нэг юм ганцаараа гөлгөр тайван байдалтай болцсон байх үед чинь цоо шинэ хайр сэтгэлийн харилцаа орж ирж байгаа хөзөр дээр гарч ирж байна. Яг араас чинь ингээд товшоод л орж ирж байна. Тэгээ энэ хүн чинь айгүй хүчтэй усны ордтой харагдаж байна л та. Ялангуяа мэлхийний орд айгүй хүчтэй харагдаж байна. Мэлхий хилэнц загас болвол маш хүчтэй харагдлаа. Тэг хамгийн гол асуудал нь гэхээр 2 дугаар бүлгийнхэн маань энэ хүнээ бас яг тоохгүй байгаад байгаа харагдаж байна. Нөгөө хүн чинь ингээд танд тоогдохгүй. Та ингээд үгүй чи надаас хоолой би чамтай харилцахгүй би чамтай уулзмааргүй байна гэсэн ч гэсэндээ тантай таарах гэж хичээгээд яг таны байгаа газар явж очиод аль эсвэл цаанаасаа л ингээд тохироо бүртэл уулзаж уулзраад идэх ч юм уу. Иймэрхүү нөхцөл байдлууд үүсээд байгаа харагдаж байна. Та тэгээд энэ хүнээс хичнээн татгалцсан ч гэсэн угаасаа та яг ингээд бүр тоохгүй байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Ерөөсөө л ингээд урагшаанаа хараал те. Яагаад вэ гэд тэгэхээр өнгөрсөндөх хүнээ мартаж байгаа ч гэсэндээ салж чадахгүй байгаад байгаа зүйл чинь шинэ хайр сэтгэлийн харилцааг эхлүүлэх боломжгүй байна. Энэ 6-гийн ээлд доошоогоо салаагүй байгаа гэсэн үг. Хайр сэтгэлийн харилцаа бол өвтөдөг, гомдоодог те. Би ингээ хайр сэтгэлийн харилцаанаас болоод дахиж шаналмааргүй байна, дахиж өвдмөөргүй байна, өөртөө ихтгэлгүй ч юм уу тийм хүнд мэдрэмжийг мэдэрмээргүй байна. Гэт энэ хүнээ ерөөсөө тоодгүй. Гэтэл энэ хүн чи яг яагаад өөрт нь нүүр өгөхгүй байгаад байгааг үнэхээр ойлгохгүй. Тэгээд хамгийн хөөрхөн ингээ бууж өгөхгүй амар цайлганаар ингээл инээгээл тань дээр ирээл ямар нэгэн зүйл өгөөл таныг баярлуулаад ингээл ахаар харагдаж байна. За тэгээ хамгийн гол нь штэ та бол энэ хүнийхээ өгж байгаа зүрх сэтгэлийг ерөөсөө хүлээж авахгүй. Яг хосын харилцаанд болвол та энэ хүнтэй уулзрах үедээ бэлэн биш байгаад байгаа харагдаж байна. Нөгөө хүн чинь болохоор яг тантай хосууд болох гээд айгүй юм дийсэнд зүв харилцаад байгаа байхгүй. Зүгээр ингээд тантай хэсэг хугацаанд уулзж байгаа сонирхол нь буураад явах ч юм уу эсвэл энэ харилцаа хаа хүрэх нөө энэ юмхтэй намайг тоохгүй байна өстө өөрийн болгоо миний хол шарыг малтчихна гэж харцаад байгаа юм ерөөсөө байхгүй. Үнэхээр маш rock solid гэж хэлж болно. Айгуу гоё албан ёсны. Яг л юм үерхлийн харилцааг танд өгөхгүй л хичээгээд байдаг. Гэтэл та тоодоггүй. Тэгээ хүзэр болохоор бүр мессеж гаргаж ирж байна. Энэ хүнээ хүлээж авах юм бол та өөртөө ихтгэлтэй болно. Энэ хүнээ хүлээж авах юм бол буцаад ингээд та өөрийнхөө гадаад үзмжинд анхаардаг. Буцаад ингээд амар гоё өөртөө ихтгэлтэй амбицтай болдог тий. Ийм нэг тийм дүрлэлсэн айгуу тийм фemme fatale гэх юм уу да юм секси дор булаам ийм эмэгтэй хүн чинь дотроос чинь дахиад гарч ирнэ. Та бас энэ хүндээ ч гэсэндээ гоёж гангалмаар санагдаал нэг л нэг юм шинэ хайр сэтгэлийн харилцаанд бэлэн болж байгаа айгу гоё нэрхтээ болох гээд байгаа харагдаж байна. Энэ хүн чинь таныг өнгөрсөндөх ер нь сөрөг мэдрэмжүүд өнгөрсөнд мэдэрчээсэн токсик харилцааны тэр өвдөлттэй тэр бүх зүйлээс чинь таныг татаж гаргах болно. Энэ хүнтэй байснаар та үнэхээр өөртөө ихтгэлтэй болох гээд байгаа хүзүр дээр гарч ирж байна. Тэгээ ерөөсөө л эргэлзээд байна л да. За би өөр ганцаараа байх уу, яах уу те. Тэг үе бас энэ хүн чинь гараад ирсэн байхад нөгөө өнгөрсөнд байсан хүнээ бас бодож санаалцаж ямарх гээд байгаа харагдаж байна. А гэтэл энэ хүн чинь бол хамгийн гол нь таныг эдгэн, таныг эмчлэн
Та өөрөө идгэж чадахгүй байгаа бол энэ шинээр гарч ирж байгаа хүн чинь таны өнгөрснөөс авсан зүрх сэтгэлийн шархыг чи эдгээгээд хайр сэтгэлд урт хугацааны ирээдүйтэй яг энэ бодол санаагаараа хүсээд байгаа энэ гоё урт хугацааны харилцааг чинь танд өгөх болно гэж гарч ирж байна. Тэгээд хитрхи удаан бас энэ хүнээ битгий ингээд нөгөө нэг гуйлгаарай, гүйлгэрэй гэж хүзэр зөвлөх гээд байгаа харагдаж байна л да. Сүүл рүүгээ яг ингээд юу хийх ёстойгоо мэдхээ болоод яах ёстойгоо ойлгохоо болоод эхэлж магадгүй. Эхнээсээ маш шийдэмгий тодорхой тань руу үйлдэлүүд хийж яхад энэ хүнийг бол амьдралтаа хүлээж авч оруулаарай гэж хүзэр зөвлөд байгаа харагдлаа. Ер нь бол нэлээд эрдэм мэдлэгтэй ном энтер айгу унших дуртай. Жохо харааны шил энтер зүүдэг байж иж магадгүй. Ийм эрэгтэй хүн байна. Маш ухаалаг, маш тодорхой байж чаддаг. Тэгээ дэндүү тодорхой байгаад байгаа нь таныг бараг айлгаад байна л да. За хүн ийм тодорхой, ийм шудраг, ийм өөртөө ихтгэлтэй ингэж ирээдүг тооцсон байна гэж өстой байхгүй гэж та бодоол те. Жохон сэрэмжлэхэд ээж иж магадгүй юм. Тэгээ насны хувьд гэх юм бол тантай ер нь бол үеих гэж би хэлнэ. Нэг айхтар олон дүү ч юм уу тийм юм бол харагдахгүй. Гэтэ зан аашийн хувьд танд жоохон хүүхэд шиг санагдаж магадгүй. Яагаад вэ гэхээр энэ хүн чинь танд үнэхээр нээлттэйгээр бүр ингээд одоо үед ингээ хүмүүс ингэж дурлалтын бахтаа ингэж айдсгүйгээр ийм өөртөө ихтгэлтэйгээр хайр сэтгэлээ хүн ч одоо ингээ хүнд зориултын бахтаа гэж гайхтал чинь тань руу үйлдэх юм. Энэ харилцаа чи хамгийн гол нь Ace of Pentacles яг л таны хүсэж байгаа мөрөөдөд байгаа тэр урт хугацааны хайр сэтгэлийн харилцааг танд өгч чаднаа. Энэ бол бүр гэр бүлийн хамтын амьдралын за тэгээ маш доктор сууршилтай эд баялгаар дүүрэн асар урт хугацаанд үргэлжлэх ийм бат бөх relationship байхаар юм шүү гэж хүзэр гаргаж ирлээ. За одоо бүгдээрээ дараагийн хайр сэтгэлийн харилцаа эхлүүлэх хүн яг ямар хүн байх вэ гэдгийг харъя. За хоёрдугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийн дараагийн хайр сэтгэлийн харилцаа эхлүүлэх хүн яг ямар хүн байна вэ? Гадаад үзмж болон аварч цан чанарын хувьд хэлж өгнө үү? За. Nice. Ийм болоод л айгүй урт хугацааны хайр сэтгэлийн харилцаа үүсэт байгаа юм байна л да. За энийг түрээ ийшээ тавьчих. Тэгэхгүй бол нөгөө нэг сайн нэгдүгээр бүлэг дээр зарим картууд маань харагдаагүй жоохон хаагдаад гараад ирсэн билээ. За ингэж гарч ирж байна. Тодорхойгүй нөхцөл байдалд дурггүй. Яагаад вэ гэхээр өөрөө бас яг тодорхойгүй нөхцөл байдал гэж ямар хэцүү болохыг мэддэг. Ер нь маш emotional, маш сэтгэл хөдлөл өндөртэй. Сэтгэл хөдлөл бол үнэхээр ихтэй хүн байна. Hierophant дээшээ харж гарч ирж байна гэхээр маш юм хүмүүжлтэй. Гэр бүлийн хүмүүжил аягүй сайтай. Өв заншил, ёс уламжлалыг бол үнэхээр сайн мэддэг. Тэг яагаад гэхээр гэр бүлтэйгээ аягүй ойрхон гэж гарч ирж байна. Тэгээ энэ нь болохоор тийм муугаар бол ерөөсөө биш. Гэрийнхэнтэйгээ аягүй гоё эрүүл харилцаатай байдаг. Аав ээжтэйгээ яг найз нөхөд шүү байж чаддаг. Гэхдээ тэр хүмүүсээ маш их хүндэлж хайрладаг. Тэгээ тийм одоо гоё гэр бүлд өсчихсөн болохоор ч юм уу юм урт хугацааны хайр сэтгэлийн харилцааг л бас хайдаг хүн байна. Ерөөсөө нэг юм хоёрын хооронд хайр дурлалын харилцаанд өөрийгөө авч ордоггүй. Зүгээр ингээл нэг шохор хоолтой за энэ хүнтэй уулзаад үзчихээ, харьцаад үзчихээ. Ганц нэг болцоод үзье. Энтер гэдэг ч юм уу тийм байдлаар ерөөсөө ханддаггүй гэж гарч ирж байна л да. Яг л юм албан ёсны урт хугацааны гэрлэлтийн харилцааг хүсэж явдаг. Хүнд бас яг тэгж шудраг хандахч дуртай. Үнэхээр ирээдүй харахгүй байгаа хүн рүүгээ хизээж үйлдэл хийж татагддгүү.
Харин үнэхээр зүрх сэтгэл нь татагдчих байх юм бол энэ хүнтэй би гэрэлнээ суунаа урт хугацаанд хамт байна л гэж үйлдэл хийдэг төрлийн хүн байна. Тэгээд байна штэ маш гүн гүнзгий мэдрэмжтэй. Ер нь усны ордол аягүй хүчтэй гарч ирж байна. Мэлхий, хилэнц, загас, за тэгээд мэрсэр арслангийн орд, галны ордуудаас гарч ирлээ. Тэгээд цоо шинэ хүн байна гэж хүзэр дээр бол гарч ирлээ. Тэгээд тантай уулзрах үедээ шинэ хайр сэтгэлийн харилцаанд өөрөө бэлэн болцсон. Ямар ч юм өнгөрсөндөг татлаа түтлээ байхгүй, өнгөрсөндөг сэтгэлийн шарах энтер байхгүйгээр үнэхээр тантай шинэ ирээдүг харж эхлүүлэх хүсэлтэй байгаа ийм хүн орж ирнэ гэж бууж ирж байна. Тэгэд айгүй халамжтай гэх юм уу да, маш их халамжтай. Ер нь нэг хүнд дурлчих юм бол тэр хүнээс айгүй хараат болох гээд байдаг. Гэтэ муу талаараа бас биш. Яг муу талаараа хувирах юм бол дэндүү ингээд наалтан пат шиг наалтчих гаддаг талууд байна. Би ингээд ганцаараа завгүй байгаа. Би найз нөхдөдтэйгээ уулзлаа. Би ийшээ тийшээ ганцаараа ажил төрлөөр явлаа. Энтэргээд нэг их me time тий. Би яг өөртөө цаг гаргах хэрэгтэй. Ганцаараа ажил төрөл дээр анхаарлаа хандуулмаар байна. Би одоо яг өөр дээрээ л анхаарлаа хандуулах хэрэгтэй үе байгаад байна. Энтэр гэдэг ч юм уу тий. Одоо яг эрэгтэй хүмүүсийн нийтлэг айгүй хилдэг үгс штэ. Эдэр чи тийм хүн ерөөсөө биш. Үнэхээр хостой болох юм бол найз нөхөд ажил төрөл юу бэ? Тэр болгоныг ингээ хоёрдугаарт тавиад хайртай хүнээсээ үнэхээр бас хараат болдог. Хайр дурлал, хайртай хүн нь хосон амьдралд нэгдүгээрт байдаг төрлийн хүн байна. Тэгээд ер нь л ойр дотны хүмүүс нь өвдөхөд шаналхад ч юм уу маш их халамж үзүүлж чаддаг хүн байна. Ер нь л энэ хүнтэй хамт байхаар ихэнх хүмүүс, ойр дотных нь хүмүүс аягүй юм тайван амгалан мэдрэмжийг авдаг гэж бууж ирж байна л да. За 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань уучлаарай. Манай нэг мөр яагаад ч юм айгүй зовиртой мявлаад ах юм. Ингээд надаас яг юм хүсээд байгаа байхгүй. Намаа ингээд ажил төрлөө битгий хий, өөртөө тоглол, өөрт нь ингээд анхаарал хандуул гээд байгаа. За тэгэхээр яг энэ шинээр гарч ирэх хүний чинь сул тал яг нэг ингэж наалдаг гэж магадгүй. Хараач яагаад намайг тоохгүй байгаа? Яагаад наашаа бичихгүй байгаа? Хоёлоо уулзъя л да, хоёлоо хамтдаа байл та. Чи завгүй маа ажилтаа маа за иймэрхүү юмнуудыг өстой хэлж магадгүй. Хайртай хүнээс айгүй хараат болох гээд идэх хүн байна. Тэгээ ер нь бол гоё биетэй, нуруу хэсэг энтер нь бас их гоё харагддаг. Тийм илүүдэлж юмтэй хүн бол ерөөсөө биш. Тэгээ сонирхолтой зүйлс хийх айгүй дуртай. Өөрийнхөө адал явдлыг бас хөөх үедээ хөөдөг. Гэхдээ энэ нь бол ганцаараа байхдаа гэж хүзүрдээр бууж ирж байна. Харин хин нэгэнтэй болоод ирэх юм бол өөрийнх нь хүсэл сонирхол, өөрийнх нь хувийн аз жаргал, хувийн амбиц те тэр болгоно нь ингээ хоёрдугаарт бичигдэж эхэлдэг. За миний хайртай хүн үү альсвал миний оройны ажлын уулзалт уу? Миний хайртай хүн үү альсвал найз нөхдөдөө гарч 10 жилийн уулзалт руугаа явах уу? За миний хайртай хүн үү аль эсвэл миний үзхийг хүсээд байгаа сагсан бөмбөгийн тоглолт уу гэдэг юм бол энэ хүн дандаа л хайртай хүнээс сонгодог төрлийн ийм хүн байгаад байгаа хүзүүр дээр гарч ирж байна. Морь сайн ундаг байж иж магадгүй. Яагаад вэ гэхээр энэ хүн чинь бас тийм өв уламжлалтайгаа айгүй холбоотой хүн байна. Тэгээ маш романтик гэж гарч ирж байна. Үнэхээр өстой яг нөгөө захиа бичдэг, шүлэг уншиж өвдөг те 7 хоногт нэг удаа цэцэг өгдөг тэр залуу бол мөн гэж хүзүүлээр гарч ирж байна. Тэгээ харилцаан дээр ер нь юм л бол өөрийгөө жоохон буруутгах гаддаг талтай. Дэндүү сайн хүн байгаад ах юм. Тэгээ ингээ өөрийнх нь ерөөсө буруу биш юмнууд ч байгаа штэ тий. Тэгээ зүгээр ингээ жишээ аваад үзэх юм бол та хоёр ирээдүйд маргалтаж муудалцлаа. За тэгээ тэр буруу нь яг таних байлаа гэхэд таныг хизэж буруутгахгүй. Яагаад ингээд хэрүүл маргаан үүсвэ? Яагаад миний хайртай унаад дээр ингээд эргэлзээд надад итгэхээ болов. Энэ дээр надад л нэг асуудал байгаа. Би хичээ, би сайжрыг гэж боддог. Ийм төрлийн хүн байх гэдэг харагдаж байна. За ингээд онцлог маань дуслаа. Нэмэлтээр болохоор бид нар үргэлжлүүлээд за энэ харилцаа яг хизээнээс эхлэх юм бэ гэдгийг харах болно. Эхлэх тэр хугацааг харна. За тэгээд дараа нь энэ харилцаа урт хугацааны ирээдүйдээ та хоёрын хувьд ямар байх вэ гэдгийг харна. Тэгээд энэ харилцаанд хүзэр танд ямар зөвлөгөө өгөх вэ? Сахиуснууд ямар зөвлөгөө өгөх вэ гэдгийг харах болно. Маш их баярлалаа. Надад бол энэ хүн үнэхээр таалагдлаа. За одоо бүгдээрээ 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийн уншлагыг эхлүүлье. 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань энэ усмах бодтой Dolphin буюу Delphin гэдэг картыг сонгосон байх учиртай. За энэ ягаан өнгийн бүдгэн зурагтай картуудаар би одоо бүлгээ сонгож байгаа хүмүүсийн энергийг шалгаж байгаа. Та одоо яг хайр сэтгэлийн харилцаанд яаж хандж гин, хайр сэтгэлийн харилцаанд цаашд юу хүсэж гинэ гэдгийг хараад энд дараагийн хайр сэтгэлийн харилцаа ямар байх вэ гэдгийг харж байгаа.
За ингэж асуухад 3 дахь бүлгийнхэн маань болохоор 2 дахь бүлгийнхнаас асар их ялгаатай. Яасан бэ гэд тэгсэн чинь за 100% сингл байгаагаас гадна 3 дахь бүлгийнхэн маань ихэнх нь ерөн сингл байгаагаас гадна шинэ хайр сэтгэлийн харилцааг маш их хүсэж за тэгээ бүр маш их манифест хийж байгаа харагдаж байна. Айгуу тодорхой та бүхний хайр сэтгэлийн харилцаанаас чи юу хүсээд байгаа нь бүр асар тодорхой. Олон юм ярих шаардлагагүй. Яна богинохон уншлаг болох үедээ л гэж айж байна л та. За тэгээд dead card дэше харж гарч ирж байгаа нөхөр дуусах хэвээр зүйлсээ бүгдээрнгийн дуусгасан. Өнгөрсөнд хэнийг гомдчихсэн бол тэр гомдчихсэн хүнээ уучлсан байна. Өнгөрсөнд хийнэгэнтэй хайр сэтгэлийн харилцаатай байсан бол тэр хүнээсээ 100% cut ties хийсэн байна. Нөгөө хүнээ үнэхээр ингээ мартсан, орхисон, өөрсдийн зам замаа хөөсөн байгаа харагдаж байна л та. Тэгээ одоо яг юм шинэ эхлэлт бүр үнэхээр бэлэн болчиход байгаа харагдаж байна. Үхлийн үзүр чинь нэг зүйл дуусаад шинэ эхлэл бэлэгдэх. Тэний үзүр бол ерөөсөө ямар ч өнгөрсөндөх дурсамж, өнгөрсөндөх татлаа түтлээ тий хоошин татж байгаа юм байхгүй 100% шинэ эхлэлт бэлэн байдал. World card болохоор нэг зүйлийг дуусгацсан, шинэ зүйлийг бас эхлүүлэхэд бэлэн болсон байгаа харагдлаа. Цоо шинэ хайр сэтгэлийн харилцааг хүсэж байна. Гэтэ тэр зүйл маань ингээ амар гоё сэтгэл догтлуулсан аз жаргалтай намайг бүр ингээ байж ядуулсан тий. Ингээ хүн бүр нэг хавар хүнд дурлцахаар үнэхээр ингээл гигэлзэл бүр ингээл бодгоноод идэг штэ. Яг л тийм зүйлийг хүсэж байгаа, тийм зүйлээ хараас тэмүүлж байгаа байдалтай байна. За тэгтээ бас нь штэ ингээд зүгээр л нэг шинэ харилцаа эхлээл ямар ч хамаагүй ингээд нэг шинэ харилцаа сэтгэл догтлуулсан харилцаа эхлүүлчихээ л та гэж бас бодохгүй байна. Үнэхээр ийм утга учиртай таны амьдралыг ер нь ингээд учирч байгаа хүний хаач гэсэндээ амьдралыг та бас өөрчлөх хин хинийхээ амьдралд маш том мөрдөс одоо мөр үлдээх гэх юм уу та. Тим харилцааг хүсэж байгаа харагдаж байна. За тэгээд тэр харилцаагаа маш аз жаргалтай, амжилттай, аз жаргалтай төгсгөлдөө хүрэх маш их потенциалтай харилцаа байгаасаа гэж та бүхэн хүсэж байна. Тэгээ яг шинэ хайр дурлал танд шинэ эхлэл авчирна. Тэрнээс биш одоо ингээд юу гэж тайлбарламаар юм бэ? Заримдаа хүмүүс ингээд өөрийнхөө амьдралын зорилгыг олохын тулд нэг юмнаас утга учир мэдрэхийн тулд ч юм уу за ажил карьераа солиод үзье, шинээр сураад үзье, гадагшаанаа явъя энэ гэдэг ч юм уу. Нэг тиймэрхүү зүйлсээс бас soul purpose буюу амьдралын зорилгоо хайдаг штеп. Гэтэл та бүхэн болохоор яг миний амьдралыг илүү утга учиртай болгох шин зүйл бол яг шинэ хайр сэтгэлийн харилцаа байх болно гэдгийг аягүй сайн мэдж байгаа гэж хүзүрдээр бууж ирлээ. Тэгээд хамгийн гол нь Ace of Wands шиг харилцаа үүсэж байна. Маш сонирхолтой. Та бүр ингээд нөгөө хүнээ харахгүй бол байж чаддгүй. Нөгөө хүн чинь таныг харахгүй бол байж чаддгүй. Би битгий ойрхон байхаар нэг нэгнтэйгээ ингээд хүрлцээтэй, тэрэлтээд ингээд би биний үнсэл байж ямар тийм их таталцалтай харилцааг хүсэж байна. Бүр ингээд хайр дурлалын төлөө юу ч хийхэд бэлэн галзуурсан мэт тийм халуун хайр дурлалыг хүсэж байгаа харагдаж байна. Тэгээ энэ л зүйл танд дутаад байгаа. Ерөөсөө л ингээд 3 дахь бүлгийг сонгож байгаа хүмүүсийн маань ажил, карьер сайн, мөнгө төгрөг сайн, өөртөө ч гэсэндээ ихтгэлтэй таны амьдралд байхгүй юм байхгүй. Харин ганц л юм дутаад байгаа нь хайр сэтгэл. За хайр сэтгэлтэй зүгээр нэг ингийн хайр сэтгэл биш үнэхээр юм галзуу хайр дурлал. Хайр сэтгэлтэй бүр ингээд сохорхыг хүсэж байгаа харагдаж байна л да. Тэгээд таны хүсэж байгаа хүн чинь ямар хүн бэ гэхээр King of Wands аюун галны энергитэй залуу хүсэж байгаа харагдаж байна. Inspiring гэхээр танд ингээд нэг тийм зориг, утга учир мэдрүүлдэг. Танд маш их зүйлийг ойлгуулдаг, зааж өгдөг, таныг чиглүүлдэг тийм хүнийг хүсэж байна. Тэгээ worldly гэхээр нэг их юм уламжлалт ч юм уу те амар romantic альсвал аюун мөнгө төгрөгтэй, альсвал аюун ухаалаг тийм залууг бас та бүхэн маань хүсэхгүй байна. Яг хүсэж manifest хийгээд байгаа хүн чинь болвол юм ийшээ тийшээ аюу аялах туртай. Зарим хүмүүсийн үед жоохон гадаад хүмүүсийг ч сонирхож иж болох юм. Ингээд янз бүрийн юмд бүх юмд л нээлттэй ханддаг. Эрсдэл гаргахаас хизээж айдаггүй. Таныг дагуулад тэ үнэхээр Африк руу ч гэсэндээ явж чадах тийм хүнийг хүсэж байгаа хүзүр дээр бол бууж ирж байна. Гэтэ энийхээ төлөө бол одоо нэг тэмцэхгүй байгаад байгаа харагдаж байна л да. Тэр хүний хайгаал тэ за яг судлаал за энэ л хүн юм байна гэл яг ингээд олох гэж бас нэг яараг байгаа ч гэсэндээ бүр маш идэвхтэй манифест хийж байна. Хүсэж байгаа зүйл чинь ийм гэрэлтэй гэгээтэй тодорхой байна шүү манайхаа. Үнэхээр гоё энерги бууж ирлээ. Тэгээ devil доошоо харж гарч ирж байгаа хэрэг ерөөсөө нэг юм хартай, сэртэй, токсик, хэрэлдэж муудалцсан янз бүрийн те power dynamic буюу чи надаас илүү юу, би чамаас илүү юу гэдэг нэг тийм зүйл ерөөсөө хүсэхгүй байна. Магадгүй 3 дахь бүлгийг сонгож байгаа хүмүүс өнгөрсөнд хит traditional эсвэл хит өөртөө ихтгэлгүй хүмүүстэй хит уламжлалт гэр бүлээсээ амар хараад бусад хүмүүс юу гэж бодох нь өөртөө амар хамаатай байдаг.
Тэр хэрээр амар өөртөө ихтгэлгүй ч юм уу те таныг жоохон байрж цагдаж хорих гээд байдаг, хардаад байдаг тийм хүнтэй хамт байсан байж иж магадгүй. Тийм учраас дараагийн хайр сэтгэлийн харилцаа бол маш гоё гэгээлэг харилцаа байгаасай гэж 3 дугаар бүлгийнхаа маань хүсэж байна. За дараагийн хайр сэтгэлийн харилцаа гэсэн чинь хүссэн юм ихтэй жоохон хүзүүгээр ороод шүү. Сул талтай юм бол биш. Яг манифест хийж байгаа юм чи угаас орж ирж байгаа харагдчихэв. Хизээ юм болоо гэхээр ерөөсөн их удахгүй гэх юм уу та. Амьдралд чи аль хэзээ ороод ирсэн ч байж иж магадгүй юм. Нэр ороод ирсэн байгаа байж иж магадгүй шүү. Ер нь бол харилцаа учрах гэхээсээ илүүтэй шинээр эхлэх хугацаанд гэхээр энэ 7 дугаар сараас хоошоо ер нь нэг 4 сарын дотор гэж бууж ирж байна. Хизээ яг энэ харилцаа идэвхчих вэ гэхээр за шинэ хүн гарч ирж байна. Танаас ер нь насаар жоохон дүү байгаад байдаг. Аль эсвэл амьдралд угаасаа юм залуулаг байдлаар ханддаг. Гэтэ яг юм галны хаан шиг одоо бүр юм айхтар дүрлцсэн тэр энерги нь алхал та. Гэтэ огт байхгүй биш байгаа. Романтик хүн орж ирж байгаа харагдаж байна. Ордон гэдэг юм бол шүү дээ. Айгүй хүчтэй. Усны ордол гарч ирээд ах юм. За зарим талаараа матар өхөр бол байна газрын орд гэдэг юм бол ус ихэр хилэнц мэлхий загасны ордтой хүн орж ирж байна. Тэгээ цоо шин хүн байна. Энэ бол ер нь ямар ч хэсэн гэсэн өнгөрсөнд тантай нэг айхтар гүнзгий дурсамж байхгүй. Удахгүй учир найлсал одоо учирчаа таныг шохорхоод сонирхоод явж байгаа хүн байж иж магадгүй. За тэгээ харилцаа эхлэхдээ айгу хөнгөн байдлаар эхэлж байна. Хоёрдугаар бүлгийнхний харилцаа ч гэсэндээ нөгөө хүн нь ингээл амар өөрийг нээлттэй хайрлал бүх юмаа зориулаад байсан ч гэсэндээ гуравдугаар бүлгийнхний хувьд бол энэ шинэ хүн чинь яг таныг шохорхож орж ирнэ. Яг ингээд шохорхоод тий таныг ингээ айгу магтаал, танд айгу анхаарал хандуулаад, хааныг болцоо энтерт таныг ураал, хөөрхөн жижигхэн бэлгэсэлт ингээл өгөөл эхэлж байгаа байхгүй юу? Гэтэл та бүхэн болохоор өөрсдөө нөгөө нэг юм амар сонирхолтой дүрлэлсэн бараг нэг галзууд урал хүсээд байгаа харагдаж байгаа хгүй. Өөрсдөө ч гэсэндээ би яг ингээд ямар ч айлтгүйгээр, ямар ч сонор сэрэмж байхгүйгээр тий ингээл хайр сэтгэл рүү ерөөсө шумбаал орно. Ерөөсөө хайр сэтгэлийн харилцаа гэдэг бол ингээл өндөр хаднаас шууд доошоо унж байгаа юм шиг тийм адреналинтай мэдрэмжийг би мэдэрхийг хүсэж ин энэ гэснээ энэ хүн ороод ирсэн чинь болгоомжлоод эхэлж байгаа харагдаж байгаа юм. Нөгөө хүнээсээ болгоомжлоод энэ 3 дугаар бүлгийнхаа маань яасан гэд гисэн чинь за энэ хүн намайг ингээ жоохон шохорхоод ах шиг байна тий. Зүгээр л шохорхож байгаа байх. Өөр хүмүүнтэй бас харьцдаг юм билүү. Аль эсвэл энэ хүний намайг гэж байгаа сэтгэл амар том биш байна гэж гомдоод байгаа харагдаж байгаа юм. Тийм учраас та шууд энэ хүндээ зүрх сэтгэлээ өгөхгүй жоохон нөгөө хүнээ тоохгүй байж жоохон болгоомжилж үзэж байгаа харагдаж байна. Нөгөө хүн чинь танаас бас болгоомжлоод байгаа харагдаж байгаа байхгүй нэг жоохон толдож байна. Та бас яг энэ хүнд амар сэтгэлтэй байгаа юм уу, татагтаад байгаа юм гэдгийг мэдэхгүй цоо шин юм эхэлж байгаа учраас нөгөө хүн чинь болгоомжтой, таач болгоомжтой. Гэтэл таны хувьд болохоор ингээд нөгөө хүн чинь шууд танд бүх энергээ цацаж 100% хичээл зүтгэл гаргаж орж ирэхгүй байгаад та бүхэн маань жоохон сэтгэлээр унаад жоохон илүү юмд шунж эхэлж байгаа харагдаж байна л да. За тэгээ хүсэж байгаа ер нь харилцаа бол эхлэхдээ жоохон бие мах байдгийн харилцаа болж эхлэх гээд ижиж магадгүй friends with benefits шиг юм шиг ер нь нэлээд хурдан те татна харилцаанд орохоор харагдаж байна. Одоо тэр насанд хүрсэн байгаа хүмүүс маань шүү дээ. Тэгээ үнэхээр ингээд дүрлэлсэн нэгнээ бүр ингээд тэврээд тавьж чаддгүй те би бинийгээ харахгүй бол яг ингээд байж сууж чаддгүй гинт стоо ингээд уулзчдаг ийм харилцаа болж эхэлж байна. Гэтэл яагаад ч юм та энэ хүндээ бас итгэхгүй байгаад байгаа харагдаж байна. Энэ харилцаа зөвхөн одоо нэг ийм бие мах бодийн таталцлын хүсэл шунлын харилцаа байх үедээ энэ хүн намайг тэгж бодож явах үедээ гэж бодоод та энэ хүнтэй шууд айгуу гоё урт хугацааны ирээдүйн өнтрийг төсөөлж чадахгүй байгаад байгаа харагдаж байгаа байхгүй. Тэрэндээ өөрөө шаналаад идэг. Нөгөө хүн чинь ингээд таныг гэрээс чинь ирж авдаг ч юм уу ямар ч байсан гэсэн таныг айгу олон газар олон янзаар хүлээж явах талтай ажлын чангаатаа хүлээгээд эсвэл найз нөхдөөгөө та ингээл уулзаж учирж байгаа л дуусангууд таныг ирж авдаг гэрээс чинь ирж авдаг ч юм уу те иймэрхүү байдалтай та энэ хүнийг бол айгу хүлээж уулзж байгаа харагдаж байна. Нөгөө хүн чинь ч гэсэндээ таныг зориод ирж байна. Гэхдээ л ингээл байнгын юм бодоод байна. За яг яах гэж уулзж байгаа юм бол надад яг хайртай уулзж гинөө намайг ашиглах гэж уулзаад байна уу яг яагаад юм гээл амар их зүйл ургуулж бодоод байгаа харагдаж байна 3 дугаар бүлгийнхэн маань өөрсдөө. Гэтэл энэ хүн чинь танд яг хайртай. Гэтэ шууд ихнээсээ л ингээл баатрийн аяг шиг том хайртай гэж бол гарч ирэхгүй юм. Энэ чинь бас нормал шүү дээ. Хүмүүс нэгэндээ эхлээд татагдчихийдэг, сонирхчихийдэг, шохорхчихийдэг тий. Ингээ мэдрэмж нь ингээд нэг юм хөнгөн болголж догтлсон. Сэтгэл зүрхэд жоохон оч үсрэгсэн байж байгаа сүултээ галд үргэлжсэн болдог. Сүултээ энэ хүн чинь нэг хэсэг хугацааны дараа харьцнаас хойш ихтэй нэг удахгүй нэг сар хагасын дараагаас энэ хүн чинь танд яг сэтгэлтэй хайртай гэдгийг илэрхийлээ таныг ер нь гуйх
юм шиг хүзүр дээр бол бууж ирж байна. Яг гараа сунгаад тий надтай цаашд хамт байгаа чи би чамд хайртай гэд өөрийнхөө зүрх сэтгэлийг танд өгч байна. За тэр үед та энэ хүнийг буруугаар ойлгож байсан зүйл чинь байхгүй болно. За эхэндээ яагаад буруугаар ойлгоод байна гэсэн чинь энэ шинээр гарч ирж байгаа хүний араас зөндөө олон хүмүүс гүйдэг байж иж магадгүй. Өөрөө энэ хүн чинь тоодгүй байж болох ч гэсэндээ эргэн тойронд нь янз бүрийн эсрэг хүснүүд нэстэй эргэлзчихэд. Тэгээ ганц нэгтэй нь явж байгаад ч юм уу ганц нэгтэй ингээ харьцсан тий чаталж барьсан эсвэл нэг нэгнийхээ дор янз бүрийн зүрх дарсан комент бичсэн юмнууд сошиал дээр харагдаад тэгэнгүүт та ингээл амар олон бодоод байгаа байхгүй энэ хүн юу нөр хүнтэй харьцдаг байх надад нэг хайргүй байх надтай зүгээр л ингээ те цаг нөхцөхгүй жуулцдаг байх энэ төр гэсэн ийм сөрөг бодлууд танд нэг ихний нэг сар төрөөл тэгэл сүүл рүүгээ яага байхгүй болж байгаа нөхөр энэ хүн чинь тань зүрх сэтгэлээ илэрхийлж байгаа харагдчихээн үнэхээр тань хайртай сэтгэлтэй гэдгээ илэрхийлээд тэгээд та яг ихэндээ те за зүгээр л ингээд нэг нэгэндээ амар шунсан нэг нэгэндээ бүр амар автсан токсик харилцаа байх үе дээ. Яг л миний өнгөрсөнд байсан шиг л юм ингээд татагдах үе дээ гэж айж имэж байх үед чинь энэ харилцаа ерөөсөө тийм байхгүй маш гоё романтик харилцаа болох нь цаашаа тодорхой болно. Тэгээ эхэндээ ер нь ингээд нэг харилцаан дээр хоёулаа биш гуруулаа л байх гэдэг хандлагатай мó та энэтэй танилцж байгаа үед нөгөө хүн чинь өөр хүнтэй харилцаатай байна гэж би болвол хэлж чадахгүй. Зүгээр ингээд танд татагдж байгаа үедээ те тань дээр бас 100% sure өөртөө ихтэй болоогүй юм чи өөр нэг ганц нэг хүнтэй уулзах, ярилцах, болцож үзэх ч юм уу, эсвэл зүгээр нээлттэй ингээд харцдаг найз ч юм уу, ажлын хүн ч юм уу байж хахад нь та өстэй амар хартаал ямар ч гэсэн гэсэн энэ хүний яа л бат өөр хүнтэй энэ төр гэж бодоод л байгаа харагдчихэв. Гэхдээ энэ бүхэн чи ерөөсөө таны бодсон шүү тийм таагүй зүйл байхгүй. Нэг нэгнээ буруугаар ойлгож исэн, эргэлзэж исэн, тэгсэр нь хоорондоо ярилцаж чадахгүй байсан зүйлс бол яг харилцаа идэвхжиж эхэлснээс хоошоо нэг сарын дараа буруу ойлголтууд та хоёрын дунд байхгүй болно тийм. Яг ингээд нэг нэгнээ эхэндээ нэг том л буруу ойлгох гэдэг. Та яг энэ одоо дараагийн хайр сэтгэлийн харилцаа эхлүүлэх хүний өөр хүнтэй ч юм уу тантай нэг арай өөр хайр сэтгэлээс өөр зорилгоор уулзаад байна да гэж бодож исэн бол тэр буруу ойлголтуудаа засаж чадна. Нөгөө хүн чинь танд яг өөрийгөө нээн тайлбар өгөн зүрх сэтгэлээ танд нээх болно. Та ч энэ хүндээ зүрх сэтгэлээ нээх болно. За эхэндээ яагаад ингэж жоохон сонирн байгаад исэн гэхээр та хоёр хоёулаа жоохон өөрсөддөө итгэлгүй байгаад байгаа байхгүй. Та шууд энэ хүн рүү дайрж орж чадахгүй. Энэ хүн чинь бас шууд тань руу зүрх сэтгэлээ илэрхийлээд идэвхтэйгээр үйлдэл хийж орж ирч чадахгүй. Жоохон хоёр талдаа өөртөө итгэлгүй байдлаар саад болохоор байна. Эхний яг нэг сарын тэгээд харилцааг харах юм бол үүний 6 дугаар сараас эхэлж магадгүй. Аль эсвэл өөрний 4 сарын дотроос ч юм уу эхлэх магадaltaй байна. Гэтэ аль хэзээ жоох учирчаад явж байгаа л энерги гарч ирээд байна да. Тэгээд хизээ учрахаас шалтгаалаад эхний яг нэг сар хагас болвол би битэйг нэлээд жоохон буруу ойлголцож байгаа л тэгэл харилцаа жигдрэн гэж гарч ирж байна. Хугацааны харилцаа болох талтай яа тэгэхээр энэ хүн чинь танд хайр сэтгэлээ илэрхийлээд тань дээр ирж байгаа бууж ирлээ. За одоо болохоор энэ хүн чинь ямар хүн бэ гэдгийг нь харъя. Гуравдугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийн дараагийн хайр сэтгэлийн харилцаа эхлүүлэх хүн нь яг ямар хүн бэ? Гадаад үзмж болон ааш замгийн хувьд хэлж өгөөч. Унж ирсэн картууд л дахиж унж ирж байна да. Жохон болгоомжтой хүн байна ер нь л. Хумхын орлого бас орж ирж байна. Усны орттой. За ямар хүн бэ гэхээр чин сэтгэлдээ бол яг урт хугацааны л хайр сэтгэлийн харилцаа хүсдэг хүн байна. Гадаад үзмжийн хувьд тэгэхээр за зарим хүмүүсийн хувьд болохоор нь шүү дээ юм хар үстэй
айгүй юм царайлаг залуухан дуу төрхтэй хүн байгаа байхгүй. Зарим хүмүүсийн хувьд болохоор жоохон бондгор сахал энтер ингээд ер нь ургуулдаг байж ич болно. Гэхдээ сайн тал нь гэх юм бол нэлээд нүдэнд дулаахан ийм хүн байгаад байгаа харагдаж байна. Finer things in life туртай. Ер нь бол гоё хувцлах, гоё зүйл идэж уух, тэ гоё газараар аялах. Ер нь л үнэтэй чанартай зүйлсийг хэрэглэж өөрийн болгох дуртай хүн байгаад байгаа хүзүр дээр гарч ирж байна. За тэгээд ууг нь бол энэ хүн чинь яг л ингээд урт хугацааны тэ цаашид ихнэр болох, найз бүсгүй болох хүнээ хайж байгаа. Тэгээд танд бол эхнээсээ маш их татагдана. Эхэндээ тань татагдахтаа гэхдээ таны бие галбар болон гадаад үзмжинд чинь таны нэг тийм ирэх ч юм уу, жоохон айлгүй ч юм уу, тийм зан чанарт ч үнэхээр татагдаж байна. Угаасаа та эхэлж өөрөө энэ хүнтэйгээ ер нь жоохон нээлттэй сэтгнэх магадaltaй. Тэрэнд чинь шууд ингээд татагдчихж байгаа байхгүй. Айгүй хурдан харилцсан. Айгүй хурдан та хоёр юм хүн бичдэг болоод дотносоо зөндөө их болцоол тий. Тэгэл нэх их удахгүй харилцаж айл хэзээ хосууд шиг болоод гүнзгийрээд хосуудын харилцаанд ер нь яг юу ирдэг вүлээ? Би мах бодын дотны харилцаа энэ төр бол нэлээд хурдан байхаар хүзүр дээр гарч ирж байна. Тэгсэн хэрнээ бас хүнд тийм жоохон амархан итгэдэггүй. Өөрт нь нэг тийм амар өөр олон сонголт байгаад тэр мэрэндээ эргэлзээд байгаа юм бол байхгүй. Ер нь өөрийг нь гэж байгаа энэ хүн баг ингээ харж байгаа сонгоол те. За энэ хүнтэй уулзъя. За энэ охинд боломж олгоч ч юм уу. Тиймэрхүү юмнууд бол ихтэй байдаг. Тэгтээ штэ тэр хүмүүсээ яагаад сонгохгүй байна вэ гэхээр угаасаа ирээдүг хараагүй л байгаа учраас гэсэн үг. Тэгээ тантай айгу хурдан харилцах ч гэсэндээ тантай ингээл харилцаатай байхыг хүсээл угаасаа л холбоотой байгаад харилцаа айгу хурдан гүнзгийрж байгаа байхгүй ирээдүйд. Гэхдээ жоохон танд итгэхгүй байна. Яагаад гэхээр таныг яг өөрт нь хайртай болов, сэтгэлтэй болов, би яг энэ хүнд итгэж болох уу гэд таныг жоохон анзаарч бас ажиглаж хэсэг хугацаанд явна гэж хүзүр дээр бууж ирж байна л та. Маш өөртөө итгэлтэй. Ер нь бол айгу идеалистик хүн. Нүдэн дулаахан, яриа хөрөө сайтай ийм хүн байгаад байгаа харагдаж байна. Том мөрөөдөж чаддаг. Ер нь нэг ингээл байж байгаа нь л нэг тийм гэрэл цацарсан юм шиг. Айгуу тийм энержи ихтэй. Ингээ гадаад үзмжин ямар ч бай хамаагүй бусдыг ингээ өөртөө татдаг. Өрөөнд ороод ирэнгүүт өрөөнд байгаа хүмүүсээс онцгойрдог төрлийн ийм хүн байгаад байгаа хүзүр дээр гарч ирж байна. Яг тантай адилхан бас олон зүйл жоох ургуулж бодох гэдэг сул талтай хүнд амархан итгэдэг. Ер нь болж болох муу зүйлийг урьдчилаад бас таамаглацдаг. Тэгээ expectation-ыг айгу доогуур тавьдаг хүн байгаа байхгүй юу? Хүн дээр ингээд өндөр хүлээл тавих гаддаг зам байдаг. Энэ нь бас энэ хүний өнгөрсөнд ерөөсөө тийм сайн зүйл авчирч байгаагүй учраас өөрөөсөө өөр хүмүүстэй, бусад хүмүүстэй нэг хүлээл тавихгүй. Ер нь та болж болзошгүй таагүй зүйлсийг айгу хурдан юуны төрөнд бодчихдог. Тэгэхээр араас нэг шархалж зовоод байдаг юм уу да? Ер нь юмыг ихэд ургуулж бодох туртай. Айгу тийм деталлуудыг маш их анзаардаг. Тантай уулзраа та ер нь энэ хүн рүү яаж хандж гин, юу гэж хэлж гин, юм хүн бичгтээ ер нь ямар хуу байдлаар бичиж гин те. Биеийн хэлэмж чинь ямар байна тэр болгоныг ингэж анзаарч за энэ хүн надад сэтгэлтэй байна уугүй байна уу гэдгийг ингээд судалж идэг юм. Айгу observer буюу ажиглагч төрлийн энергитэй хүн байна. Амархан шинэ харилцаа эхлүүлэх гэдэг талтай. Гэхдээ нөгөө хүн нь өөрт нь сэтгэлгүй байх юм бол эргүүлээд бас сэтгэл гаргадаггүй. Жохоо үгээ аваатай гэж хүзүр дээр гарч ирж байна. Энэ бол гэхдээ зүрх сэтгэлээ айгүй хамгаалдаг төрлийн хүн байна л да. Айгүй аз жаргалтай романтик харилцааг болвол хүсдэг. Өөрийг нь яг юм 100% аз жаргалтай байлгаа хүнийг хайж байгаа. Зүгээр ингээд тэр хүнд иргэдэн байснаар те сэтгэлэн дүүрэн болж нүүрэндний нэмсгэл тодорч баярлдаг. Нөгөө хүн байхгүй болох үед ингээд шаналдаг ийм гүнзгий хайр сэтгэлийн холбоо хайдаг төрлийн хүн байна. Нүн мэлхийний орд бол бас маш хүчтэй, хумхай орд хүчтэй гарч ирж байна. Тэгээ эцсийн эцэд бол одоо энэ хүнд чинь байхгүй юм байхгүй. Урт хугацааны хайр сэтгэлийн харилцаа эхлүүлэх хүнэл хайж байгаа. Гэхдээ шалгуураа болвол бас айгу нарийн тавьж байгаа гэж гарч ирж байна. Хүн өөрт нь хайртай сэтгэлтэй байхад дуртай. Ийм хүн таны амьдралд удахгүй орж ирж байна. За тэгээд нэмэлтээр болохоор бид нэр энэ харилцаа ер нь яг хизэнээс эхэлж идэвхчих вэ? Хизэнээс эхлэх вэ гэдэг хугацааг харна. Хоёрдугаарт гэх юм бол энэ харилцааны урт хугацааны ирээдүй ямар байх вэ гэдгийг харна. Хүзүрийн харилцаан дээр танд ямар зөвлөгөө өгөх вэ гэдгийг гуравдугаарт харах болно. Баярлалаа. Дараагийн хангалтчлагаар уулзъя.